Welcome to DNA podcast episode Мэдгүй. 7. 7 юу. Бүр actually одоо бас хөрхөө олон хийгээд. Балалала. За. За. Юуны төрөд юм хэлмээр байна. За. За өнгөрсөн ч ирсэн Мартин 8-ны мэд. Бүх охтуудаа бүсгүүчүүдээ. Тэгээ өчигдөр одоо цэргийн баяр болсон. Өнөөдөр гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг хөө техникли одоо 12 цаг өнгөрөөд өчигдөрлээ. Тэгээ бүх ирчүүддээ цэрэг байсан байгаагүй бүх ирчүүддээ цэргийн баярын мэнд хүргье. Тэгээ баяр хүргье. Өнгөрсөн эмэгтэйчүүдийн баярын мэнд, өнгөрсөн цэргүүдийн баярын мэнд. Би ихтэй бас яг цэргийн баяр гэхээр нэг юу юм шиг санагдахгүй байна шүү дээ. Яг actually эрэгтэй хүний баяр биш. Эмэгтэй цэргүүд байгаа шүү дээ. Тий. Тэгэхээр бас ганц эрэгтэйчүүдийн баяр биш. Гэхдээ яг энэ дэр нөгөө нэг эрчүүд нь гэдэг утгаараа яг бас тий яг actually бүр цэрэг тэгээ эрэгтэй байх тусмаа яг энийг сонсоод жоох уур нүрнэ. Би мэдчихээн л да. I'm sorry. Гэхдээ яг зүгээр л би нөгөө нэг тий фактаар нь л ярьж байна л да. Тий. Бүх баяр бүгдээрээ эмэгтэйчүүдийн баяр. Яг техникли тиймэрхүү. Гэтэ юу гэдэг шүү дээ. Эрэгтэй хүмүүс ер нь их тэгж баяр хардггүй шүү дээ. Нэг тоодгүй юу? Тий, нэг тоодгүй, нэг хардггүй. Яг монголчуудаас яг тэр баяртаа бол амар дуртай монголчууд бол зөндөөл байдаг л да. Нөгөө цагаан сар наадам мадмаас ахуулаа л тий. Аа. Тэн дээр бол тиймэрхүү юмнууд харагдаал байдیں۔ Тийм, ер нь гэхдээ баярлах дуртай хүмүүс зөнтөл байгаа л да. Баярлах дуртай хүмүүс. Гэхдээ дайн бодлоо чи дайнд явна сте чи. Явах уу? Одоо тэгэл явхаас өөр сонголтгүй шүү дээ. Одоо өөр яах. Тэгвэл тэгэл чиний баярл юм шүү дээ. Үх. Sorry. Би гэхдээ нэр амьд явж байгаа насандаа нэрээ дайн л харахгүй л өнгөрчих юмсаа л гэж боддог. Гэтэ одоо ер нь ингээд хүмүүс өөдаад дайн хүсэж тах шиг байна тий. Ер нь хүмүүс өөдөөд шээ тэгэл Путин л өөдөж байгаа шүү дээ. Путин л өөдөөл. Гэхдээ тэгээ ер нь зөнчөөл нэг илий балаа юм ийгэл. Ер нь зүгээр одоо дайныг хүсдэг үү эрэгтэй хүмүүс? Тэггүй хүсдэг нь байдаг л байлгүй тий. Эрэгтэй өнгөлтгүй ер нь зүгээр л хүсдэг хүмүүс байдаг гэж юу? Тий. Эмэгтэй хүмүүсүүдээс ч байгаа л илгүй дээ. Одоо хэдэн сая хүмүүс байгаа юм чинь. Тэр одоо common sense үстэй уг нь. Байх нь байгалах. Би олгоогоос хүсэхгүй байна. Манай найзууд дунд ч гэсэн байхгүй л. Гэтэ дайны үеэр айгуу сайн юу scientific одоо янз бүрийн тийм нээлтүүд их гардаг гэж сонссон шүү дээ. Сонсон гэж зөвөр мэдээнээс янз бүрийн юмнаас харсан уу? Тийм янз бүрийн өвчний жишээ нь юу байгаа? За би яг specifically мэдгүй. Гэтэ тэр одоо дайны үеэр нөгөө германчууд чинь шууд ингээл хүн дээр туршил муртал хийгээл явдаг гэсэн шүү дээ тий. Тийм гэхдээ нөгөө нэг тэр чинь наа чи human right-ыг зөрчиж хийж байгаа нөө зөнд байгаа шүү дээ. Харин тийм. Дайнаар дайламдуулаад дайны нэр бариад. Тийм ер нь бол тийм л тий. Ер нь бол дайснууд дээрээ тий зүгээр шууд тэгэл одоо prisoner дээрээ шууд л тэгж байгаа шүү дээ хүчээр. Тийм тэгээ нөгөө айгүй хөвчний бас cure олсон гэж ярьдсан юм лээ. Өөр бас нөгөө янз бүрийн технологийн дэвшилтүүд амар их гардаг гэж сонссон. За би сайн мэдгүй байна. Ямар ч нэг тиймэрхүү юмнууд байлээ. За. Мэдээгүй наадхан дээр чи бас амар яг мэдгүй чи араас нь ямар нэгэн баримт өгөхгүй болохоор би бас өөрөө юу байж болох юм гэдгийг мэдэхгүй л да. Одоо технологийн гот нь би одоо наазахын жишээ за дайны нөгөө нэг илүү дутуу ресурс байгаа шүү дээ. Муу танк манк гэдэг. Тэд нар бол угаас тодорхой хэмжээний хөгжиж байгаа. Угаасаа тэр дайн нэр ямар нэгэн импрувмент хийхэд болттой нэг зэвсэг хөгжүүлэх гэдэг талаараа бол
өвчин гэдэг дээр бол амар эргэлзээтэй л байна. Гэхдээ би мэдэхгүй л энэ л да бас энэ дээр зүгээр судалж үзээгүй бас ер нь их сонсож байгаагүй харж байгаагүй юу гэдэг үлээ. Топик болохоор би одоо жишээлбэл дайнасгийн гууд нь одоо ихэнхдээ л хүмүүс дайн ярихар чи одоо барыг дэлхийн 1-р дайнас илүү барыг ихэнхдээ хоёрыг ярьдэн шүү дээ тий. Нацистуудын юмнуудыг. Тэгээ онгууд нь яг ингэж эргэж харангууд нь дандаа ингэж нэг дан зовлон хүний одоо юу хин human rights зөрчсөн эсвэл тэ нэг еврейчүүдийн хилмигтэлтийн талаар гэл тийм юмнуудаас эхлээл дандаа ер нь тэгж хөгжсөн биш. Тэгээ дээрэс нь эконом амар юу гэдүүлээ яг хөгждөг гэж ярьдэн шүү дээ. Гэхдээ одоо чи өмнө бас нэг хэлсэн шүү дээ нөгөө нэг хэрвээ ингэ дайн болох юм бол ингэ зарим хүмүүсүүд нь ингэ юу гэдүүлээ дайн дээр ингэ юу гэдүүлээ амар баяждаг. Тийм баяжаад авдаг гэн. Яг тэр бол үнэн. Гэхдээ яг одоо чиний ярьсан шиг эсвэл мэдэхгүй одоо бодож байгаа шиг ч юм уу. Гэхдээ яг жинхнээсээ фактн дээрээ тийм ч хийж магадгүй би сайн мэдэхгүй байна. Тэгээд тэн дээрээ яг бас тэгээд одоо жишээлбэл баяжаад авдаг нь яг НАТО лото фас биш байхаа. Тэр нь бол угаасаа ойлгомжтой шүү. Сэргэлийн хідэн л баяж. Сэргэлийн хідэн чиш ер нь бол ямар нэгэн тодорхой хэмжээний ресурстай байсан хүмүүсүүд нь л гэж бодоод байна шүү дээ. Сэргэлэнгээ одоо жишээлбэл зүгээр нэг тариачин байлаа гэхэд тариачин тэгээд яаж баяжаад авах юм. За тариачин дээр нэг хоол моолны мэдээж хомсдол орж байгаа шүү дээ. Тэрээрээ далимдуулаад. Тариачин баяжчаад хэцүү нөгөө юу сток мог дээр ажилладаг хүмүүсүүд эсвэл нөгөө алт мөнгөний эдлийн газрын хүмүүсүүд одоо ингээд алт дайны сургаар амар их өсөд байгаа байхгүй юу? Тэнгүүд чи улам алт үнэтэй болж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө сток мог дээр алт малт ингээл арилжиж марилжил. Тэгээд шүү дээ юу юм ярих гэсэн юм байна. Нөгөө дайны үеийн тийм кинонууд зөндөө байгаа шүү дээ. Тинчид нэг тийм scientific кино байгаагүй лөө. Тийм Oppenheimer байна. Тийм. Oppenheimer ч гэдэг би үзэж дуусгаагүй шүү дээ. Юуны дээр би ч үзээгүй. Гэхдээ яах вэ зүгээр all I know is дээр нэг Oppenheimer гэдэг нэг нэр юм уу мэдгүй. Зөндөө хүмүүсүүд намайг энэ дээр барьж идэх байх гэж. Гэхдээ яах вэ зүгээр би өөрийнхөө зүгээр л гадарлаж байгаа юмнаас яриа заяа. Ямар тач нэг эрдэмтэн байгаа Oppenheimer гэдэг. Тэг би ихний нэр нь шиг байгаа. Хайцсан. Тэгээд тэр цөмийн бөмбөг хийсэн. Тэгээд тэр цөмийн бөмбөг нь тэгээд дэлхийг эргүүлсэн. Тэгээд нэг хамгийн амар аюултай юм болсон. Амар зэвсэг хийсэн. Ultimate Weapon. Тэгэл тэрний талаар л кино юм шиг байгаа. Гэхдээ одоо яг энэ байгаа зү. Дайн дээр яг юу яа scientific progress гэвэл зөв. Гэхдээ ямар нэг одоо юу гэх юм бусдын зовлон нэг юм уу мэдэр дээр чинь авахуулаад юу яаж байгаа шүү дээ. Тэр хэсэг scientific юм уу угаасаа ойлгомжтой. Өхөн зонхон угаасаа ойлгомжтой дайнд. Яг хөө зүгээр progress гаргаж байгаа хэсгийг нь ярил л та. Нэг юуны нэг кино санаанд ороод байгаа юм. Тэр гэхдээ дайны үеэс юм уу үгүй юм уу? Нөгөө юуны канцерийн юу ч радиоактив юм байгаа шүү дээ. Нөгөө нэг supplement одоо юу гэдэг юм. Тэр одоо радиоактив уран уу? Одоо нөгөө канцерыг эмчилдэг, хавдрыг эмчилдэг чинь нөгөө радиоактив дусал мосл хийлгээл өснө унаадаг шүү дээ. За мэдхгүй. За тийм юм байдаг бах. За. Тэрний нэг кино гарч ирсэн аахгүй нэг эмхтэн хүн тэрнийг мэдэж авсан гэд ямар нэртэй кино. Би нэрийг санахгүй байна. Ингэсэн байхгүй тэрийг судалж агаад тэгээд тэгсэн чинь тэрийг дайнд ашиглах гэжсэн баха. Дайнд ашиглах гээд ингээд нэг эмхтэн хүн судлаад байгаа байхгүй юу. Тэгжсэн чинь шүү дээ тий. Насаараа барыг судалсан заяа. Тэгж агаад нөгөө хүмүүсүүд одоо пэшентүүд нь хавдартай хүмүүсүүд нь тэр радиоактивтай юмыг хэрэглээд яаж явж байгаа ч хэрэглээд тэгээд хавдар нь идээд гэж яасан байхгүй. Тэгээд хамгийн сүүлд нь өөрөө болохоор тэр радиоактивтай дандаа ингээ экспоз хийсараад өвчдөг байхгүй. Тийм нэг кино үзчихсэн юм. Гэтэ тэр яг дайны үеийн блүүгүй л санахгүй байна. Тийм нэг судалгаа юуны судалгаа ч л явуулаад байдаг. Тэгээ эмэгтэй хүн тэрийг гаргаж ирсэн бэл. Эмэгтэй хүн гэснээс эмэгтэй хүн юу гэдүүлээ сум нэвтэрдэг анзаац.
бүтээсэн гэдэг юм билээ. Тийм шүү дээ. Одоо ингээд юу гэдүүлээ. Одоо body waste гэдэг үлээ. Тэ. Тэр мэрийг хамгаалаад. Тэгээс юм бол бас эмгтэй хүн байгаа гэсэн бол одоо орчин үед хэрвээ даймбарлаа гэх юм бол тэр бас body waste бас амар чухал. Гэтэ тэр байсан ч гэсэн тэрийг нэвтлэх юм уу гэд амар ингээл хөгжөөлээд. Ер нь гэтэ military staff бол зүгээр тэр чигтээ ардаа зүгээр нөл бас бизнес явж идэг амар. Харин. Тэр бизнес нь дандаа involve someone's life. Мэдхгүй миний амар тийм violence даймаа нэг тий. Яг уу за би тэр хүмүүсүүдийг бол ойлгож байна л да. Дайн зөв инээ тэрэ ингээ бас ингээ зөв эргүүлэх хэрэгтэй human nature гэдгийг бол би ойлгож байна. Гэхдээ тэгээд энийг ингэж надад зөвөр normalize хийх нь амар буруу санагддаг шүү дээ. Зөндөө хүмүүсүүд ингээл тэгэл энэ дээр чи ингээд яагаад ингээд дөрөөлөд ингэж чи бизнес хийж болно, ингэж хүн антай ингээ багасаад те нөгөө ингээ дэлхий чин баланст орж байгаа ингээл те. Тийм юмнуудыг яах вэ? Ярьж байгаа нь би ойлгож байна. Гэхдээ тийм нормал юм баймааргүй байхгүй бас. Нормал нэг юм шиг яриад. Хүний амар солилоод уу? Тийм юм. Одоо наадхан дэр чинь ийм юм биш те. Амар юу яа заяа. Амар гоё controversial асуулт асууя заяа. Чам боломж авал would you kill baby Hitler? Харин тий наадах чинь чи дээр асуужсэн мэт би үгүй гэж хэллээ. Юу гэлээ? Мэдгүй санахгүй одоо өнгөрцөн бол. Хэцүү юм байна гэж хэлсэн шиг санагч. Яа гэхдээ хэцүү юм байна гэдэг чи харин you are still considering it to do it гэхгүй юу? Тий. Гэхдээ яг ингээд жоох хүүхдийг хараад халан гэж бодвол бүр үнэхээр амар өстэй. Хинт хийж бод. Одоо ингээд боддоо хоёлаа ингээд хүүхдтэй бит хоёрын хүүхд одоо ямар нэгэн бүр нэг амар evil юм болохоор байлаа бүр ирээдүйд бүр батны. Тэгээ нэг хүн цаг ухрааж ирч одоо ингээд хүүхдийг чи алахгүй болохгүй нэг бол. Яг same сценарио шүү дээ энэ чинь. Би эсэн бол зөв хүүхдийг аваад зугтана гэдэггүй. Хүүхдийг аваад биш бит хоёрын хүүхдийг штэ. Ого Хитлерийг эсэн бол тэгэж болохгүй. Яа бүр тийм дүрмтэй. Угаасаа тайм ямар нэгэн те нэг тийм парадокс үүсгэнэ за бүр тийгэж болохгүй гэж тооцъё. Тэгээ яг иймэрхүү хэцүү шийдвэр дээр яагаад би бол үгүй л гэж хэлнэ. Хэрвээ history тэгэж явж байгаа одоо тэгэж явахаас л гэж сонгоно. Ам би бас чадахгүйсэн баха үгүйс. Нан тийм тэгэл яг энэ дээр ахгүй. Энтэй ч адилхан тэгэл юу яагаад одоо юу гэх юм. Энийг ер нь зүгээр одоо энтэй ч яагаад биш зүгээр нөгөө нэг би ер нь одоо угаасаа лайф болгон precious гэдгийг бол би мэдчихэж байгаа. Угаасаа хүн тэгээ амьд байх гэж төрсөн тэгэл яхаа зарим хүмүүсүүд нь unfortunate байгаад бас нөгөө эрт яваад өгдөг үед байна. Гэхдээ тэгээд зүгээр л юмыг амар натуралаар нь угаасаа хүн чинь одоо нэг төрсөн бол угаасаа л тэгэл үхэн штэ тэг хизээ нэгэн цагт. Яаж бол яаж ч үхэн зүгээр тэргээр нь яаж яхад угаасаа хүмүүс стил үхэхээс хойш одоо бүр юм дайны юм normalized эсвэл одоо бүр crime бараймаас ахуулаад те даалдаг тийм цоврлал алуурчнаас ч ахуулаад иймэрхүү юм амар зүгээр дими санагдаад идэг. Чи стресстэй юм уу? Үгүй. Яаж? Амар дарклаад байх юм. Дарклах ч шүү дээ зүгээр. Одоо би бол тийм би нөө нэг ингэж яриад байгаа. Би бас амар хүмүүст бас зүгээр юу гэдүүлээ. За I'm sorry би зүгээр яг үнэ хэлж. Сая бол үзэл бодлоо шахах гэж үзлээ. Юу яасан? Хүн алаад юм биш үү гэсэн үзэл бодлоо. Хүн алах, даймаа, инээ тэрэг дэмжих гэдэг юмар л та. Тэгээ зүгээр нөгөө юу вэ? Би ингэж хэлж байгаа шалтгаан бас зүгээр нэг юм дээр найдаж л хэлж байгаа юм л та. Би яг одоо би ингээд дайны эсрэг, violence эсрэг хүн байгаад байгаа шүү дээ. Аа. Яг үнийг хэлвэл одоо би ингээд бусад яг ийм сэдвэр ингээд ярьж ирсэн одоо эргэн тойрны хүмүүс байгаа шүү дээ. Аа. Нэг ч хүн надтай санал нийлж байгаагүй баг. Тийм үү? Тийм.
Би баг энэ яг энэ сэдвэр чинь баг доор хаяж баг 10-аас дээш хүмүүстэй ярьсан. Нэг нь санал нийлээгүй. Тэгээ энийг ингээд анзаараад ингээ харангууд нь амар fucking concerning байгаа байхгүй бүр. Дай хэрэгтэй гэлөө. Тий, амар concerning байгаа байхгүй. Тэгээд яг асуунгууд нь артлага ингээд бас тэр хүмүүсүүдийн ингээд нөө background-ыг би бас ингээ ярьж байхдаа бас хүмүүсүүдийн background амар чухал байдэн штэ. Ямар хөө амьдрдаг юу хийж явдаг хүн мөнгөл те. Тэгээ ингээ харангууд бас юу яаж байгаа. Зовж үзээгүй хүмүүсүүд. Үгүй, зовж үзээгүй биш. Гэр бүлтэй байж үзээгүй хүмүүсүүд. Тэнгууд нь одоо ялангуяа орчин цагт угаасаа ингээд залуучуудаас авахуулаад одоо бараг хөгшчүүдээс ч бас адилхан ингээд аваад хөгшчүүд залуучууд за тэгээ бит хоёрын насных байлаа гэхэд ингээд яг хамт амьдраад гэр бүл болцсон хүмүүсүүд ер нь ховор штэ. Одоо яг орчин үед угаасаа хүн болгоно гэрээрээ байгаа. Одоо юу гэх юм те одоо яг одооны өнөөдрийн одоо орчин үеийн нийгэм чи хүн болгон гэртээ амьдардаг. Гэртээ амьдардаг гэж үгж байгаа. Ер нь гэрээрээ л амьдардаг шүү дээ. Гэрээрээ одоо бит хоёрын одоо бүр бага насны үед бол хүмүүсээ гадуур амир их явдаг байсан. Тэгэж одоо интернетийн сошиал медиа интернетээр коннектлж байгаа юм байхгүй. Бүгдээрээ одоо бүх бибин дээр очиолоо. Тийм бибин дээр очиод очихдоо бүр алхаж явна эсвэл бүр бөөнөрөө ингэж юу одоо нэг айл майлд очиход одоо бөөнөрөө гэр бүлээр автобустад очих тохиолдол байна. Тийм бүр зоригтой очдог. Тийм зоригтой очдог. Одоо ерөөсөө тийм юм байхгүй байгаа байхгүй. Ерөөс тийм байхгүй болохоор одоо хүмүүсүүд өстой янз бүрийн медиа одоо үнэн байна уу худлаа байна уу бүгднийг л залгиж байгаа шүү дээ. Хүмүүс чинь. Тэгэд энээсээ ингээ авахуулаад яангууд ингээд бас яг одоо хоорондоо уулзаад яг нөө real perspective, IRL perspective аваагүй те жинхэнэ амьдрал дээрх одоо ямар нэгэн perspective амар бага авсан юм шиг санагддаг байхгүй. Би зүгээр тэргээр нь тэр хүмүүсүүдийг мэдлэггүй гэж хэлээгүй л да мэдээж мэдлэгтэй хүмүүсүүд байгаа нь мэдээж таланттай хүмүүсүүд байгаа. Гэтэ яг тэргээр нь ингээ эргээ харангах юм бол яг одоо орчин үеийн нийгэм дагаан хүмүүсүүдийн opinion илүү амар аюултай санагддаг надад. Яг юмаа мэдгүй тэгээд энэ дээрээс одоо юу хий мэдхгүй дээ чи одоо биш юу хий нэг real life одоо за юу мэдэж болно за гэхдээ нөө perspective гэдэг юм а одоо яг нөө биеэр experience хийгээгүй байгаа шүү дээ. Биеэр experience хийгээгүй одоо тэр opinion нь choice болдог байхгүй юу? Ханти би наадах чинь ингэж ойлгоод байгаа байхгүй юу? Одоо ингээд дайман гэл ярангуут одоо хүн өөр дээрээ яг тусгаж авахгүй надад угаасаа тийм тохиолдохгүйгээ ботцсон. Тэ угаасаа. Тэнгүүтээ ингээд яг цагийн тулаал чи дайнд яв гэвэл явахгүй тий явж чадахгүй айхлахгүй тий. Явахгүй нуугдна юу яана. Тэгэхээр яг ингээд хүмүүс яг өөр дээрээ ерөөсөө тусгаж авахгүйгээр надаас холуур явна гэж бодож тийм надаас холуур явахтай гол нь биш бас нөгөө юу л байгаа л да. Угаасаа гадны юм надаа ямар хамаатай намаа яаж тоож одоо бас нөгөө юу яасан штэ. Very бас нэг controversial юм. Би ингээд бас нөгөө ингээд хэдэн монголчууд тэр нөгөө Орос Украины дайн дээр үзэл бодлоо хэлж байгаа гэсэн юм байгаа даа байхгүй юу. Нэг видео нэг хальт харж ирсэн. Юу ч хэлээ санахгүй байна. Тэгснээ ингээд тэдний ярьж байгаа юм мань хитэд хамаагүй гэл. Нэг өдөр хаалга тогшоо ороод ирвэл яг манайдэд хамаатай юм бэлгүй те. Гинтл үе болдсон штэ. Би бас иймэрхүү юм дээр амар expect worst хийдэг. Гэхдээ бас нөгөө талаараа manifestlж гин гэж бодоод юу яадаг. Бодхыг хичээдэг. Бүр зүгээр л эргээр боддог эсэргээрээ. Ер нь тэгтээ ингээд олон улсын мэдээг бас ер нь тоох хэрэгтэй тий. Хамаагүй чсэн одоо хамаагүй чсэн маргааш хамаатай болчихвол яах юм тийм үү? Тий. Одоо жишээлбэл ингэжсэн шүү дээ. Анх ковид гарч ах чинь л хятадууд энэ тэр ингээ өгч ийн ингээ ийм амар өвчин байна гэснээр Монголд тэгсэн чинь удахгүй орж ирэх чинь гэсэн чинь яавал гэж Монголд орж ирсэн гэсэн нэг сүртэй юм биш байлгүйгээл тэгээ ярьжсэн. Тэгэл удалгүй ярьжсэн 2-7 хоногийн дараа тэгэл Монголд түрээд ирсэн. Тэгэл Монголд хэд хэдэн хүмүүсүүд үхэл эхэлсэн шүү дээ. Тийм биз дээ. Ковидор бол тиймэрхүү юм тохиолдсон шүү дээ. Тийм. Тэгээд ялангуяа яг хажууд орнд болж байгаа болохоор бас айгүй хамаатай л
та. Тэгээ дээрээс нь бас эдийн засгаараа бас амар хамааралтай болчихж байгаа. Тий. Тэгээ онгоодоо Монгол хүн ковид дуустгүй юм ч гэж яах шиг би тийм яриад нэг мангар нэг хэдэн рил бичлэгүүд бол харс бүр. Йоо. Тийм болохоор ер нь ингээд сайн бодох л хэрэгтэй энэ да. Амиа хичээх биш тий. Ер нь тий ингээ бодоод тахт бас нөгөө нэг хүмүүс чинь яах нөгөө нэг эргээр нөгөө нэг өгдөн штэ нөгөө нэг үзэл бодлоо. Тэ одоо чи угаасаа ингээд ганц амьдрын инээ тэрэгээ би ч хүртэл хэлдэг те чи ганц амьдрын ингээд яг хүснээрээ амьдр бас өөртөө арчаатай өөрийгөө бодгөл те. Би энэ кодыг бол дэмждэг. Гэхдээ энэ кодыг зөвхөн мөрөөдөл дээр л гэж үздэг. Мөрөөдөл эсвэл те дримд хүрэх тийм талаар яадаг. Би бусад үед бол үргэлж би бусдыгаа бол боддог. Би үргэлж бусдыгаа боддог үнэхээр. Яг боддгоо зарим хүмүүсүүд байгаа. Боддгоо хүмүүсүүд надад бол байгаа. Гэтэ би үргэлж би бас яг өөрийгөө ард тавиад бусдыгаа урд боддог үе бол надад зөндөө идэг ихэнхдээ. Би өөрийгөө урд тавьдаг ганц шалтгаан болохоор юу байхгүй. Одоо мөрөөдөл те. Мөрөөдөл би юм хийж амьдрмаар ингээ яамаар энэ те. Аз жаргалтай байхын төлөө гэнэ. Одоо жишээлбэл дайн дээр ярьж байгаа бол би дайнд яваад эсвэл юм бусад энэ орны ингэж хүмүүсүүд ингэ дайнд ягаад ингэ зовж шаналх нь миний мөрөөдөл гэвэл утгагүй эцтэй. How fucking evil are you? Are you Hitler? Тийм бицтэй. Гэтэ ер нь одоо ингэ хүмүүсүүд улам амар болоод байгаа юм шиг санагдаад байна. Ер нь галзуурж байгаа. Харин тийм. Хүн болгон галзуураад. Тэгээ нөгөө юу ямар байна хэл мэл сурч жоохон оюун ухаанаа хэлмээр юм тий. Олон талын мэдлэг олж авмаар байна. Ард. Хаана хин юу ярьж тэрнийг яг ингээд өөрсдийнх нь хэлээр тэнгүүд ингээд бусад өөр ингээд англи хэл мэлийг сурахаар яг ингээд монгол хүн шиг сэтгэхгүйгээр Америк хүний сэтгэж байгааг ингээд ойлгож хэлдэг тий. Тэрнээс шиг ингээд монгол хүн ингээд Монгол хүний хараалаа бол нэр үнэхээр өөрчлөлт. Одоо ингээ монголоор орчуулсныг ингээ юу ягаал ингээ мэдээллийг хүлээж авч байгаа чинь яг тэр Америк хүн ч юм уу англи хүн яг юу ярих гээд байгаагийн санааг нэг сайн ойлгож чадахгүй те яг цаана юу гэснийг яг ингээ хэлээр нь ингээ мэдээлэл авал айгүй сайн байна. Одоо бид хоёроо одоо жишээлбэл подкаст нэр ингээ зарим хүмүүсүүд ингээ бас комментүүд нь бас амар ингээ сөрөг комментүүд бол байна шүү дээ. Одоо нөгөө өмнө бид хоёр ингээ бөөмөө инээ тэр өөрсдийнхөө experience ингээ яриа гэсэн чинь та хоёрт амар ахтах сэдэв мэдэв гэцтэй. Анар манарт ахтах сэдэв гэцээ. Тийм байхгүй штэ. Би одоо чаав одоо би одоо амьдралдаа одоо 1 2 3 4 5 6 7 бөөтөө experience хийсэн юм байна. Тэгээ нэг нь одоо бидний одоо бид хоёроо одоо нэг найз бүр бөөгийн удамтай хүн. Одоо яаж явахаар одоо надад ахтах сэдв болчдөг байна. Бүр төр уламжлалын бөө гэвэл тийм бөөнөр бол байгаа. Гэхдээ бас бөөнөр ярих юм бол бүр уулан дээр байдаг бөөнөр биш үү? Бүр амар байгальтай байдаг тийм бөөнөр байна. Монгол одоо бөө тэнгэр гэх юм бол олон янзаараа байдаг оо. Ямар тач би тэрийг тийм би яг өөрт нь яг зүгээр монгол ухаанаар нь л хэлж штэ. Амар ингэж байгаа байхгүй. Одоо бит хоёрыг тэгэж open mind гоо одоо инээ тэрэ гэж ингэж харж ахаар бас өөрсдийнхээ бас open mind а ингэж хэлээд те. Чи яг ганц хоёр бөөтэй уулзчаа бас тэг ингэж хэлсэн байж магадгүй л. Эсвэл өөрөө бөө юм болов. Өөрөө яг бөө хэлээ гэхэд тэгээд бүх бөө өөртөө ч адилхан биш байхгүй. Юу л юм л да. Religion бол угаасаа хүн болгонд хамааралтай. Тий, religion дээр гэхдээ зүгээр иймэрхүү байхгүй. Одоо жишээлбэл хоёлаа ингээ гайгүй ингээд яг ярих юм бол те хоёлаа за те тэр Ислам, Christian те буддих байна, шар улаа мэдхгүй те бөө тэнгэр шүтнүү. Хоёлаа бүгдийн л бол зүгээр л нээлттэй хүлээж авдаг те. Тийм, ер нь бол бүгднийх нь талаар ер нь мэдлэгтэй. Тийм, тэгээд одоо жишээлбэл ярьлаа гэхэд манай гэрийнхэн бол одоо бүр ингээ шарын шашинтай хүмүүс үү заяа бас. Бүр амар хардкор шарын шашинтай хүмүүс. Би өөртөө тэгэж мөргөд зүргээд яг одоо нөгөө манай гэрээс ч бүр сахиус махиус барьдаг хүн байдیں۔ Тэгээд тэр мэрийгээ ингээ яагаад 2 хүн сахиус барьдаг. Тийм бүр 2 хүн сахиус барьдаг. Тэгэл тэн дээр нь би ингээ янз бүр яадаг. Би гэхдээ бусад релижнийг яадаг.
Бидээ итгэхтэй заа ёо ингэдэг. Угаасаа за бүх religion угаасаа шалтгаантай байдаг гэж боддог. Яг энийгээр open minded л байх хэрэгтэй. Угаасаа энэ one true absolute religion гэж бол угаасаа байхгүй л байх. Яг энэ дайн болж байгаа шалтгаан нь бол угаасаа энэ religion-ээс л бас болж байгаа шүү дээ. Тийм зарим талаар бол тий. Одоо наана зүгээр худлаа ингээд аймаа ийм шалтгаантай байсан гэсэн цаанаа бүр амар гол том шалтгаан нь болохоор religion л явж байгаа шүү дээ. Бас л адилхан. Яг тиймэрхүүгээр одоо энэ чинь одоо юу гэх open minded байгаагүйгийн төлөө одоо иймэрхүү юм яаж байгаа шүү дээ. Би одоо манай гэрхэн шарах байлаа гэхэд би ингээ бусдын хүлээн зөвшөөрчлээ шүү дээ. Тэ заримуд нь яг нэг ярьж байгаа юм мангар тэ толгой наалдахгүйсэн ч гэсэн би тэр хүнд хэлэхгүй байгаа байхгүй юу. Зүгээр л би өөрийнхөө юмыг өөртөө хадгалж гин тэр хүн тэр юмдаа итгэнэ үү тэгэл болж гин. Тэгэл орхичдаг газар байхгүй. Тэг ер нь бол бит хоёр багтаа чийтэй залуудаа амар юу. Одоо залуу л байгаа шүү дээ. Religion амар сонирхож явсан тий. Бүгдгийг нь баг ингээл ингэдэм гэд айгүй их судалж явсан. Би бүр Есүсийг хүртэл шүтэж үзсэн заяо. Би бүр Библийг судалж ийсэн. Тэгээд ингээд ер нь бол ингээд conclusion хүрээд conspiracy theory ярих уу. За. Гэхдээ яг зөв Есүс ярахаас өмнө тэр Яховаг шүтдэг хүмүүс бүр амар evil. Тэ. Би бүр Яховатай бүр nothing but bad юм сонс. Тэгээд ер нь ингээд бүх бараг за исламын шашинг шүтэж үзээгүй чи ер нь бол юу байдгийг гадарладаг угаасаа ойлгомжтой. Угаасаа хүн болгол мэдчихэж байгаа. Тэгэнгүүт штэ тий. Яг буддын шашныг одоо шүтдэг гэж явдаг чсэн тэр дээр нэг л шашин угаасаа нэг л бурхан байгаа ойлгомжтой тий. Тэр бурхан гээд нэг бурханд ингээд 7 8 9 10 хуваагдчихаагүй л хэлэхүү дээ. Тэгэнгүүт штэ тий. Би ингээд бодсон баггүй өнгөрсөн жил чи мэдчихэж байгаа шүү угаасаа. Өнгөрсөн жил айгүй их бодлоо. Би угаасаа айгүй их боддог хүн болохоор. Тэнгүүтээ угаасаа нэг л шашин байгаа юм чинь тэр одоо яг ямар бурхан байгаа болоо гэдэл ингээд төсөөлж байгаа байхгүй юу. Тэнгүүтээ ингээд ер нь ингээд хүн үхээд хаашаа очдığım бол тий янз бүрийн бодож байгаа. Хаашаа очиж байгаа юм бол хүний сүнс гэж одоо юу байдığım бол тий. Тэнгүүтээ хүний биег юу ингээд амьд байлгаад байгаа юм тий. Тэнгүүд чинь ер нь ингээд хүний ингээд хөдөлгөөн чинь угаасаа тэр чигээр энерги явж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд энерги биеэсээ гарчих юм бол одоо өгч байгаа гэсэн үг байгаа байхгүй юу тий. Тэнгүүд ер нь энерги бол бүх юмны одоо юу юм байна? Бурхан юм байна гэж ойлгосон. Дотроо бодож бодож. Тэгээд наадах гэж би нөө хэлжсэн шүү дээ. Ер нь бол тэгээд ингээд we are all gods гэд. Тийм. Тэгээд нөгөө ингээд одоо яаж ч бодсон бүх юм энергитэй. Энерги хизээч өгдөггүй. Заавал нэг юм л ингэ шилжиж явж идэг тий. Тэгээд физикээр заадаг. Black hole болоод бүх юм нь void болоод дуусчдаг юм бол. Ер нь физиктэй тэгээд заадаг тий. Энерги бол ерөөсөө ингэж алуу болохгүй. Заавал ингэ шилжиж явдаг гэж заадаг лөө. Мэдхгүй би одоо физиктэй муу юм болохоор мэдхгүй. Би бүр мартчихжээ тэрийг. Ямар тааш тэгэл ингээл угаасаа хүний бие ингээд бүтэн одоо байхад дотор нь нэг юм бэж ижил ингээд ажиллаж байгаа шүү дээ. Энерги болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт ингээл цаашаа ингээл ухуулаад бодоод байгаа байхгүй юу? Ухуулаад ингээд бодож итэл бүх хүмүүс хоорондоо энергиэр холбоотой болж таарад аураагаар холбоотой болж таарад тэнгүүд чинь дэлхий тэр чигээр бас нэг энерги байгаа байхгүй юу тий доороо эргэлдэж идэг. Тэгээд ингээд бодоод үзэнгүүт дэлхий чинь нэг юм атомны одоо юу гэдэг вэ нано юу ч юм уу бүр юм жижигхэн юм байж магадгүй гэж бодсон би. Тэгээд ингээд нэг юмны одоо атомнаас жижигхэн тийм нэг юмны дотор байдаг л гэж бодсон.
Яг гоо бас өөрсдийгөө тэгж онлоо гаргах гоё л байдий. Одоо жишээлбэл одоо чамаа тэгээ хэлэх хүртэл би бас одоо яг одоо ч хүртэл тэгж бодож байгаа л да. Тэгэж би тэгэж би бодсараад энерги ер нь бол бурхан юм байна гэж өөртөө нэг шийдвэр гаргасан. Гэтэ би энергийг шүтэж явахгүй л тийм мэдээж ойлгомжтой. За тий. За. Ичээр. Одоо жишээлбэл миний юм дээр байлаа гэхэд одоо миний кейс дээр болохоор би open minded яаж хүлээж авч байгаа вэ гэхээр иймэрхүү. За бүх religion буруу биш гэж бодлоо. Тэгээ бүгдээрээ зөв. Зүгээр сургаал нь ондоо тий. Ер нь бол religion чи тодорхой хэмжээний сургаал явж байгаа шүү дээ бас. Ер нь бол хүнийг яаж амьдрахын заагаад байгаа шүү дээ. Religion. Тэгээ онгууд нь яг нэг one true god байгаа. Бүх religion зүгээр л яг тэр one true god-ын зүгээр ганц messenger. Бүгдээрээ ондоо хүмүүст нь тааруулж зааж өгж байгаа нь тий. Messenger гэж хардаг. Одоо Есүсийг байлаа гэхэд одоо бурхны тийм мессенжер ер нь л бол тийм штэ бууж ирэл яаж байгаа. Одоо боддаач тийм байж болно штэ. Хүн байж байгаа за ингээ ариусаал тий. Ариусаал ингээл одоо юу ингээ яалаа тэнгуут нь зүгээр нэг хүнийг одоо жинхнээсээ ингээд тий ингэж бурхан болд юм байна ч юм уу тий. Гэж ариун байж гэл. Тиймэрхүү байж болно штэ. Одоо зүгээр л ер нь зүгээр одоо за энэ religion ч яах вэ? Religion aside зүгээр бид хоёрын ер нь одоо яг яриад байгаа юм нь болохоор зүгээр юм болгон дээр угаасаа open minded байх сайн. Тийм нөгөө хитрхи бас нөгөө ингээд туйлшраад. Тийм туйлшрах дими тэрнээс бол дан үсдэг гэд хоёлоо яриад байгаа шүү тий. Тэгэл хэрүүл үүснэ. Хоёр цаа. Тий наазах одоо энэ ч бүр бүх юм дээр орж хосын харилцаа, найзуудын харилцаа, хүүхдийн хүмүүжил, тий? Бүр сургуу одоо юу гэх нэг шав багш хоёрын дундах харилцаа гэл. Эцэг эхнэрийн харилцаа, эмээ өвөтэйгээ гэр бүлийн харилцаа гэл бүр бүх юм орж байгаа. Тэгээ дээрэс нөгөө шашиндаа гүн орцсон хүмүүсүүд айгүй ярахад амар хэцүү хүмүүсүүд үү. Тий. Би бас нэрээ энэ дээр нь айлмдуулаад нэг юм хэлмээр санагдчихлаа. Хүмүүсэд ингээд ээж аавтайгаа харьцаад ингээд ээж аав ингээд юм тийм юм ойлгохгүй нэ гэдэг штэ. Зөвөр би нэг тэр stoic philosophy ингээд юмн дээр юм одоо юу хий нэг сургаал дээр нэг үг байсан. Тэрийг хараад тэгээ тэрийг эргүүлээ бас ингээд бодоо эргүүлээ харангуут нэг юм байд. Чи хизээч эцэг ихээгаа өөрчлөхгүй гэдэг. Чи эцэг ихээгаа өөрчлөх гэж би яг ингээд тэрийг ингээд зөвөр сурсан юм нь юу юм бэ гэхээр би ингээд адилхан би ингээ өөрөө эцэг ихээгаа бас амар өөрчлөх гэж оролдоод идэв байхгүй. Ээж энэ одоо ингээд энэ ертөнц чи ингэж иргээд энэ юм та ингээд мэдэх ёстой инээ тэрэгэл эсвэл аав та ингэж яах ёстой энэ тэгээ юм мэдчих ёстой гэл өөрчлөх гэж оролдоо хэрэггүй угаасаа тий сурахгүй өөрчлөгдөхгүй тэр хүн чи бүр тэгээд огццсон угаасаа яг тэн дээр харин тийм юм байд юм. Эцэг ихээгаа хизээж бити өөрчлөх гэж оролд. Чиний хийж чадах юм бол зүгээр л нээлттэй байх. Тэгээд эцэг ихтэй хүн хүнд нь зүгээр л тааруулж харьцах гэж байгаа байхгүй. Тэнгууд нь яг хүмүүс ч одоо орчин үеийн нийгэмд ч бас л адилхан одоо хүн хүнд нь тааруулж харьцах ч одоо ингээл ажлын байрнаас авахуулаад те эсвэл клиенттайгаа харьцахаас авахуулаад кастомер орж ирж ийн гэл одоо ингээл гадуур одоо юу хинтэй нөгөө 8-аас 6-гийн одоо ажилчид байгаа шүү дээ. Тэд нар чинь ингээ бас нэг тодорхой хэмжээний ингээ нервтэй ядарсан ингээл өдөр нь муухан өнгөрч байгаа шүү дээ мэдээж. Багштайгаа харьцах. Тийм бас ингээл оюутнуудаас авахуулаад 10 жил мэлээс авахуулаад яг тэн дээр тэгдэг мөртлөө зөв хүн хүнтэй ингээ тааруулж харьцах нь ингээ хүмүүст өөрсдөд нь одоо юу гэж хараад одоо нүгэл гэж одоо нүгэл гэхээс илүү одоо нэг ял шиг санагдаад байгаа байхгүй. Тэгээ тэрнээс болоо нөгөө нервтэй харьцаад идэг. Тэнгууд нь хүн хүнд тааруулж харьцна гэдэг нь болохоор яа би энтэй ингээ гоё харьцмааргүй ч гэсэн одоо ингээ харьцахаас та гэл тэндээ ингээ нервтэй л байгаад идэв шүү дээ. Яг үндэ бол тийм шүү дээ тий. Тэнгууд нь одоо энэ дээрээ зүгээр open minded байх гэдэг талаараа болохоор иймэрхүү байгаа байхгүй. Зүгээр энэ хүнд нь зүгээр өгөх юмыг өгөөд зүгээр ингээ хайчгаа. Өөрийнхөө энерги цагийг тэр хүнд бити ингэж нерв бүх юмнуудаа ингээ зориулаа зүгээр ингээ анаа сурчих. Угийн хүмүүс юм байдаг эвлэрээ сурчих гэсэн үг байхгүй юу? Ер нь бол. Тэгэх юм бол амьдрал чи амар болно.
Би бас энийг ингээ өөртөө хэрэгжүүлээ эхлэх гут амар миний амьдрал амар болцсон. Бүр гинт. Хүн амьтантай харилцах нь ч амар болцсон. Тэгээ яг ингээд хин миний жинхэнэ найз те тэр мөрнөөс ахуулаад одоо бүр ингээ гэр бүл дотроо байлаа гэхэд одоо гэр бүлээс одоо ямар манай гэрийн хүмүүс яг намааг ингэж харж ин те намаа хол яваасаа гэж ин ямар одоо манай гэр бүлээс хүмүүсүүд нь намааг ингээ доогуур ингээ ороосаа гэж харж ин те. Угаасаа гэр бүлд чинь гэр бүлийн бүх хүмүүс бол мэдээ сайн биш те. Тэр дунд нь угаасаа evil ингээд инээ тэрэ чамаа бити сайн яваасаа гэсэн хүмүүс байгаа. А гэхдээ зүгээр тэн дээр ингээ бодоод ингээ шаналаад байх биш эсвэл ингээ хүмүүстэй ингээ харьцгаад ингээ намаа ингээл доошоо ингээл хийгээлээ би энэ хүмүүнтэй ингээд ингэж гоё арчиж ингэж яах нь биш зүгээр л өөрийнхөө тэр ментал энержи тэр мэрийг ингээд зохицуулаад зүгээр тэг зарцуулахаа болоод ихлэнгууд яг actual нөгөө нэг happiness эргэж ирдэг. Би наадхнаас чинь болоод юу н ажлаасаа гарч исэн шалтгааны нэг нь би бүр амар депресстэд, стресстэд тэгээ бүр төвчж чадгаа болоод ер нь амар дургу үрээд. Тий. Харахаас дургу үрээд тэгээ ер нь бол бараг ажиллаас гарсан. Гэтэ тэр нэг шалтгаануудынх нь нэг нь аахгүй. Би чамд хэлдэг шүү дээ. Хэлжсэн. Ер нь тэгээд open mind байвал ер нь боддоо олчих юм шүү дээ. Хэм эдг нэрээ одоо дэлхийн бүр хамгийн open minded хүн аль хэдийн гэгэрцэн ч байгаа ч юм бэлээ бид нар мэдэхгүй л байгаа шүү дээ. Ямар хүн болгоныг хянаж чадж байгаа ш. Бүх юм байгаар нь л хүлээж авах юм биш үү ер нь тий. Тий байгаар нь хүлээж аавна. Бид хоёр гэхдээ юу шүү хүмүүсүүдийн нэгт заяа хоорондоо зүгээр ингээд ярьдаг юм зүгээр подкаст болгож байгаа тий. Бүгдээрээ үнэн биш бүгдээрээ ер нь худлаа биш тий. Ер нь ингээд хоорондоо хэлцэж байгаа юм. Өөрсдийнхаа одоо жишээлбэл үзэл бодлоо ярьж байгаа шүү дээ. Үзэл бодлоо ярьж байгаа. Одоо зарим комментэн дээр ингээд бит хоёр бүр opinionтэй байж болохгүй юм шиг бас тэгээ муулаа бичсэн амар сонио. Тэр мэрийн харангууд тэнгуут нь тэгээ what's the point of being a podcast тэрэ чи бүр яг actual factтэй бүр ингээд бүр амар бүр real scientific юм үзээ education channel үзэлтэй. Education юм бүр research хийгээд чи өөрөө ч мэдэж болно шүү дээ. А бит хоёр ярьж байгаа юм өөрсдийн opinion өөрсдийнхээ зүгээр давж харж ирсэн experiences л ярьж байгаа шүү дээ. Тийм. Тэрийг сайн ойлгоорой. Тийм. Хүмүүс бас тэр тал дээр амар жоохон бас ойлголт open minded хүлээж аваарай. Тийм. Бид хоёр гэхдээ ер нь ингээд хоорондоо ярьж суух амар юм ярьдаг тий. Тийм. Подкастнаас ч илүү бүр хизээч подкастэнд орохооргүй юмнууд бол зөндөө ярьдаг. Гэтэ амар гоё ингээд яг подкаст гэсэн бол хоёулаа алхнаа гэж тэгжсэн юмнууд зөндөдлээс тий. Даанч тэдний подкаст болгоогүй болохоор одоо ярихгүй л дээ гэдэг. Юу гэсэн юм? Подкаст яагааг болохоор болгож бичээгүй болохоор одоо тэр ярьжсэн юмнуудаа мартцсан л байгаа л да. Өмнө ярьжсэн гоё юмнуудаа мартцсан уу? Тий. Одоо тэгэл ингээд ярьж идэл гоё юм гарч ирэх баха. Тэгэл яах вэ? Ингээд яриад тэгээд юу яадаг? Одоо ном унших гэдэг нэг сайхан юм байна. Ингээ хөгшрөөд ирэхээр одоо би ингээ орчин үед зүгээр бичлэг үзээд мэдээ үзээс бол кино үзээ ямар нэг медиагаар те өөргөө ингээ мэдлэгээд одоо юу юм боловсрлоо ингээ сайжруулаа ингээ яаж болно. Гэхдээ ном гэдэг юм яалтчгүй бүр амар ингээ бүр дээр үеэс хойш угаасаа ингээ important хамгийн ингээ чухал core юм нь одоо стил байгаад байгаа. Тэгээд яг үнийг хэлэхэд бол би болгоо лаг за сүртэй юу яагаагүй ч гэсэн би амьдралдаа нэг өсрөөл нэг 2 юм уу 3 номлолт нэг бүтэн уншиж дуусгачихсан. Яг actually боловсралтай хамааралтай ном гэвэл бүр тэр тусмаа. Тэгээ зүгээр зохиол мохиолын ном бол тэгэл харж байгаа л жоохон уншиж авч байгаа зохиолонд хаалгадгаа болохоор шууд л хайчдаг. Гэхдээ нэг юм байдээ. Ном уншна гэдэг үнэхээр бас өндөр төвчээр л. Ном уншиж хүн сурах ёстой юм билээ. Би бол хувьдаа бол ном уншиж бүр чаддгүй бүр ингээд үүдээд бүр ингээд хэцүүдээ бүр ямар удаан юм бэ гэл. Одоо ихэнх нь тийм болсон бол харин тий одоо орчин үед ялангуяа одоо нөгөө ингээд уцсноо рeel те нөгөө shorts morts ингэж харсан хүмүүсүүд одоо бүр attention span-г болц те. Тий.
ном үнэхээр стил амар импортент хүмүүсүүд ингээл одоо жишээл ном ингээл тэрний талаар юм ном байдаг тэрийг уншичаач гингууд нь ингээд за ном унших дургуун бас тэн дээр яг ямар шалтгаантай юу гэж хэлнэ гэж наа номыг чи хинч битсэн байж болно шүү дээ наа чи худлаач гэж юм ялдаа шүү дээ мэдээл нэгэд яг гоо тийм юм байгаа гэхдээ одоо ер нь номон дээр тийм байла ч гэсэн тэгээд стилтэй чи ингээд номыг бас ингээд deny хийж болохгүй шүү дээ адилхан номон дээр бас амар дээр үеийн бүр ингээд амар бүр зөндөө номнууд идэв шүү дээ. Одоо дэлхийд нөгөө нэг юу лээ тэр нөгөө Бабилоны нөгөө нэг Ватиканы нууц архив гээ одоо тэр дотор бүр дэлхийн бүр зөндөө нууцуд явж байгаа гэх тий. Магадгүй. Гэхдээ яг хараатай гаргаж болохгүй ном гэл. Угаасаа номчин дотроо зөндөө олон төрлөө олоор. Тийм хараа стил бас адилхан. Гэхдээ медиагаас бол хамаагүй дээр нэг юм дээр бол тэр чинь нэг одоо дээр үеэс ялангуяа одоо бүр хуучны номнуудаас гэж ярих юм бол одоо тэр хүмүүний бичсэн тэр ном чинь болох бүр бүхэлдээ амьдрал нь ингээд нөгөө лайф work нь тэр номон дээр явж байгаа шүү дээ. Тэнгууд нь илүү амар мэдээлэл нь илүү reliable бас байх одоо юу хийн тэр чанар нь илүү өндөр байна. Хийсэн. Тий. Яг өөрийнх нь нөгөө нэг одоо цэвэр ноёй одоо юу үнэн байдаг вэ гэхээр яг чиний өөрийн чинь харж байгаа юм үнэн мэдэрч байгаа experience ч үнэн тий. Тэр хүмүүс чи тэднээсээ л тулгуурлж чичж байгаа шүү дээ. Одооных шиг одоо жишээлбэл за одоо юу байдیں۔ Одоо наазахын жишээ нь би нөгөө ингээл өмнөх нөгөө дугаар дээр чи нөгөө мута ярьсан шүү дээ. Тэр нь болохоор би өөрийнхөө ингээд үдсэн харсан юмнуудаасаа л би ярьж байгаа шүү дээ. Яг бүр ингээ очиод мэдрээд биеэрээ яагаад тий дасгал бүр мингэн дээр гараа хүмүүн зохиулж үзүүлээд тий яг тиймэрхүү юм мэдрээгүй юм чинь би бол зүгээр л хэлж байгаа шүү дээ. Тэр бол зүгээр үзэл бодол гэж хараад очоо experience авах чи actual боловсрол шүү дээ бас тий. Яг тэр тал дээр ингээд ном илүү ингээд яг actually хүнд ингээд илүү ойлгомжтой ингээд ойртох юм байгаад байгаа байхгүй. Өө чи conspiracy сонсохгүй мó өөр. Тий. За сонс. Яра гинт өөр арай энийг яриад эхэлчихлээ. Би зүгээр л яг зүгээр ном уншиж байгаараа л гэж зүгээр уриалж байгаа. Гэтэ ном уншиж хүн би хүний тарих айгуу сайн хөгжих واخа. Тий. Ном арай хэрэгтэй. Тэг юм амар сайн чийдэлдэг бол би бол бүр нэр чийдэлж. Би тэгээ ном уншиж сурах юмсан гэж амар боддог. Тэнгууд нь яхаа Рейгер харааны гоё юм хэлсэн. Consistency гэж нь. Ого consistency биш. Үнэхээр нэг гоё юм л хэлсэн. Ядаж нэг өдөрт нэг хуудас уншиж байгаа. Би бол Facebook actually уншсан шүү. Facebook-ийн комментиг амар уншдаг гэдэг. Би гэхдээ одоо яг нэг номны хараа өдөрт нэг хуудсыг гэдэг үнэхээр одоо би 4 хуудсыг уншсан явж гин. Хамгийн сүүлд Рейгертэй яг энийг ярьсан байхгүй. Сайн байна. Тэгээ энийг яг би нэг 4 хуудас уншсан. Тэгсэн чи яах вэ бас жоохон ороход хэцүү л байгаа. Гэхдээ бас нэг багаар яаж байгаа. Тэгээ нэг яг нэг гоё юу яагаад эхлэхээрээ тэгээ цаашаа дуусгах нь да. Тий. Юу вэ? За нөгөө миний conspiracy заяа. Гэтэ би энийг одоо ярих байгаа юм да. За 100% итгэдэг байдал одоо 100% байлаа гэхэд нь шүү дээ тий. За нэг 10% нь л итгэж байгаа заяа. За би энийг ярих байгаа юм би маш жоохон үнэн гэж боддог. За. Тиймэрхүү юм биш. За. За тийм conspiracy. Йой. Үгүй. No. Гүй одоо сонсч одоо ингээд flat earth-д итгэдэг хүмүүсүүд байгаа шүү дээ тий. За тэгвэл яагаад за дэлхий хавтгай гэдгийг чи тэгвэл нэг яриадах та. Гүй тэдний ингээд бүр итгэдэг бүр амар мэдээлэл. Oh my god. Гүй байж л та чи ямар хэцүү. Наад чи бүр амар ингээд бүр яагаад ч бүр ингээд бүр ёо яа. Дайж ямар ч зүгээр яг хөө энийг яг өргөжлүүлэхээс өмнө хүмүүст ихлэ ойлгуул хэлчих заяа. Тэгэхгүй бол янз бүрийн хэл амаар үг хэлнэ угаасаа. Ялангуяа чамааг тэнэг гэдэг. Тий, тэрнээс нөө. Ямар ч 10% нь л итгэж байгаа гэсэн шүү дээ. Мэдлгүй хүмүүстэй хэлж заяа. Conspiracy theory гэж одоо зүгээр юу аахгүй. Одоо ямар нэгэн тий одоо мэдхгүй юм а таамаглах. Тий, таамаглаж хэлж байгаа аахгүй. Таамаглаж хэлж одоо нэг юмыг таамаглаж хэлж байгаа. Гэхдээ
анханасаа тэр тим юм одоо жишээлбэл одоо юу гэх юм. Одоо би зүгээр зохиомл зүгээр conspiracy theory хэлээ заа. Зүгээр жишээ олгоод одоо жишээлбэл одоо ингээ Монголд ингээл Чингис хаамаа ингээл одоо ингээл хаа сайгүй ингээл одоо icon байгаа штэ Монголын. Ингээл газар нутаг түүх мөөхөөс ахуулаад яг үнэндээ хэрвээ нэг ч Чингис хаан гэдэг хүн байгаагүй зүгээр зохиосон хүн тэгээ бүр дээр үеэс хойш бүр энийг ингээ барьсараагаа ирцэн байгуул яах вэ? За эн чин conspiracy theory. Магадгүй гэсэн утга. Тий. Гэхдээ би Чингис хааныг тийм гэж хэлээгүй байгаа шүү. Та нар зүгээр жишээ болгож хэлж байгаа шүү. Одоо хүн рүү дайраа мангартаа тавь. Conspiracy theory гэж тийм юм байдаг шүү. За. Тэгээ одоо догийг ярих гэж байгаа юм болохоор дэлхийд заяа нэлээ олон хүмүүсүүд заяа дэлхийг бөөрнки одоо юм бөмбөрцөг шиг биш бүр хавтгаа гэж ярьдаг хүмүүс зөндөө идэв. За. За тэгээ дэлхийг хавтгаа гэж явж байгаа. За тэднэрийн ингээд ярьж байгаа юм ингээд амар итгүүлмээр заяа хүнийг бүр амар итгүүлмээр. За намаа итгүүлэхгээ оролддоо тэгвэл би сонсъё. За би одоо бүгдгийг судлаагүй би зүгээр сонссон санаж байгаа юмнуудаа яриа заяа. Санаж байгаа юмнуудаа яриа. За ингээд хэн блээ дэлхийг бөөрх юм бэ гэж нэг гаргаж ирсэн шүү дээ. Нөгөө ингээд далаад явж ийснаа ингээд нөгөө юугаараа бинокл гэлээ. Телескоп. Тийм телескоп гэж юу гэдэг лээ. Дурангаараа ингээд харсан чинь ингээд нөгөө далаа нь curved болоо тэгээд дэлхийг ер нь бөөрх юм байна гэж бодсон нэг тийм түүхэд шүү дээ тий. За Кристофер Колумбус гэж андуурч байгаа нэг усаар аялдаг ч юм билээ. За тэр нэг тийм угаасаа нэг анх тийм теори гаргаад тэрийн дэмждэггүй байж байгаа. Тэгээ явандаа юм үнэн байсан юм байна гэд ингээд ярьсан шүү дээ тий. За ирсэн шүү дээ тий. Тэнгүүд одоо ингээд хүмүүс ингээд далаагаар аялахдаа биноклоор харуул бөөрхий харагдахгүй заяа. Харагддгүй ер нь. Тэгэнгүүтээ шүү дээ тий. Одоо ингээд хэрвээ ингээд бүр дээрээс харах юм бол мэдээж ингээд дэлхий жоохон curved бодлол бөөрхий бодож байгаа нь харагддаг шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд онгоцны нисгэгчнэрээс асуудаг байхгүй юу? Амар олон хүмүүсээс асууж байгаа битгий бид юм лээ. За. Дэлхий бөөрхий болж харагдчихсэн үгэнгүүд нэг нь ч үгүй гэж хариулсан заяа. Дэлхий ерөөсө бөөрхий харагддаггүй. За тэр нэг жишээ болж байгаа заяа. За. Яа. Жоохон мангар шалтгаан. За. Тэгээ ярих гэж байгаа юм мартчихлаа. Тэгээд болоо юм уу? Ганц итгүүлэх юм уу? Наад flat earth conspiracy theory дээр заяа. Өөрөө нэг flat earth нөхөр заяа. Ингээ хашааны ингээ ард ингээ наан цаана ингээ харж байгаа дуран тавьж байгаа ингээ тэгшгийн ингээ юмаа ингээ хэмжээ тэгшгийн газар яасч далигаад өөрийнх нь теоригоо буруу гэдгээ баталсан гэвэл яах вэ? Өөрөө flat earth-д итгэдэг үү яасна яг үндэ дэлхий бөөрнки байгаад ах ямар сони ингээд бүр тэгэж уурн өөрөө тэгэж судалгаа хийсэн юм байдаг шүү дээ. Тийм үү? Тий. Тэрийг харж байгаагүй мэнэ. Тэгээд одоо нөгөө Антарктид энтрэлөө. Одоо нөгөө мөсөн юу гэдэг вэ? Антарктид. Мөсөн тийм вол моол гэдэг шүү дээ тий. Тэгэнгүү тэрийг бараг дэлхийн ээж гэж боддог юм лээ. Одоо захын дэлхийн захын. За. Одоо наадхан дээр чи иймэрхүү юм байгаа байхгүй. Одоо flat earth уус яаж ч удсан утгагүй. Наа чи амар stupid theory би гэд хүмүүсэд яг юм ингээ flat earth-д ингээ баталгаад оролдоод идэг өөрсдийнхөө юмыг тийм байж болно. Гэхдээ зүгээр дэлхий бөмбөрцөг шиг яг бөөрнки гэдгийг нь одоо батлах бүр баримттай юм зөндөө байгаа байхгүй. Тэднийг чи харин хуурамчаар үйлдэлсэн гэж яриад байдаг байхгүй юу? Одоо бодлоо одоо яагаад нар сар ингээ шүн ингээ эргэлдээд үүдийн чи дэлхийг ингээ тойроод эргээд байгаа штэ. Одоо дэлхийн нар сар нь дэлхийгээ тойроод дэлхий чи одоо нараа тойроод тэгжээж бөмбөрцөг байгаад байгаа штэ. Наадсны чинь бас ийм нөгөө тест месс хийж байгаа юм бэлээ. Бэж яарэ тест хийж байгаа юмдаа гол нь биш. Тэнгууд нь нар сар хоёрыг заяа. Химлэр хим бүтээж яаж бүтээх гээд байгаа юм бурхан минь. How? Нар сар хоёрыг витамин химлэр бүтээсэн гэж ярих гайгүй шүү дээ. Тэгвэл юу хиймэл яаж тэгээд юу хиймэл байгаа энэ дээр чи одоо хиймэл гэж чи сая өөрөө л одоо climate change тэр solar flare
Solar flare гэдэг юм байна. Тэр мэрийг мэдгүй байна. За ямар ч тач чи ямар хэцүү юм бэ? Ингээ flat earth байгаа шүү. Монголд нэрээ flat earth гэдэг хүн байгуул би алан шүү чамаа гэрч очиж. Намайг алсан. Гэ чи 10% гэдэг чинь тэгэхээр зүгээр. Тэнийг юм шиг 100% итгэсэн хүмүүс байдаг. Тэдний одоо ингээ экспериментүүд энэ нь бас амар convincing гэсэн юм аа. Тэг ингээд ийм flat нэг ийм surface тавьсан зөө. Тэнгүүдээ нар сар хоёрыг ингэж эргүүлээд байгаа байхгүй юу? Гэтэ яаж ч эргүүлсэн. Тэгээ ингээд цагаагаар нөөцлөлт бөөрхий эргүүлэх юм бол ингэж өөрчлөгдөхгүй гэдэг ингээд тийм байж болгон. Гэхдээ энэ нар сар чи ингэж эргэжээж бид нар 4 seasonтай байгаа юм бүр. Тэгэхээр тэд нар ингэж эргүүлсэн биш. Ягаад бол нэг хэвий ингэж ирэхгүй байгаа байхгүй. Ингэж бүр ингэ бүтэн 3 одоо сферээрээ эргэж байгаа байхгүй бүтэн. Тэгжээж 4 үлрэл байгаа. За яг хөө тэгээд өөртөө судлаад үзэхээр амар convincing юм лээ. Бүр итгэмээр юм. Яг зүгээр сонирхол үзэхгүй итгэх юм бол хог шүү. За яг хөө өөр juicy conspiracy байна уу? Миний байнга ирдэг conspiracy. За ямар юу илээ тэр нь? Бид нар Matrix дотор амьдардаг баха. Бид гэхдээ энэ Matrix дотор амьдардгийг чинь дотроо өөрөө ботсон байсан байхгүй юу? Тэгсэн чинь яг actually тийм conspiracy байдаг гэсэн юм лээ. Анхандаа би ингээд дөөрө дотроо зүгээр тэгж бодол явддаг. Гэхдээ наа чин common бодол биш шүү. Ягд бол одоо чи Matrix-д амьдардаг гэхээс өмнө чи бүр тэгж ярихаас өмнө чав бүр жоохон багч аль хэдийн Matrix гэдэг кино гарцсан байгаа хөөхгүй. Тэгэнгუут нь тэр үеэс багасаа хойш ингээд зөндөө үзсэн хүмүүст одоо чи ганцхан тэгж ботсон биш. Бүр хідэн тэрбум хүнд аль хэдийн тарцсан байгаа хөөхгүй. Ер нь бол тийм баха. Consciously тарцсан бах. Гэтэ яг чи тэгж бодохгүй л гаас тий. Үгүй би угаасаа тэгж бодсон. Гэхдээ яагаад ч тийм байхгүй. Одоо чи би угаасаа бүр багтаа тэр одоо Matrix үзчихээ. Matrix 3 гарахаас өмнө тэр чин бүр эпизод 3 нь гарахаас өмнө Animatrix үзчихсэн. Тэн дээр яг Matrix-ийн үүсэл бүх юм нь гардаг байсан байхгүй. Тэгээд тэрийг харангуут нь амар дотор муухай эргээд за үнэхээр ийм нэрээ онцгүй амьдралтай байгуул гэж бодож байгаа мөртлөө за яагаад ч юм биш юм байна. Би Matrix-ыг жоохон бата үздэг байсан чинь ерөөс ойлгодгүй шүү. Тэгээ сүүлний чамтай илүү үзээд нэг энэ чи ингэдэм биш гэж ойлгож. Хоёлаа Matrix ерөөс амт үзэж байгаагүй. Тэгвэл чамтай нийснээс хойш л үзсэн юм байна. Тэгэж ойлгох. За үзүүл нэг 3 дугаар ангийн зүгээр л нэг хальт нэг дундаас нь л харж ирсэн. Тэгж яхад нь би жам зүгээр л нэг тайлбарлаж хэлж байсан баг. Тийм баха. Тий. Тэрнээс ш хоёлаа яг бүтэн Matrix үзэж байгаагүй. Тэрийг бол яг сайн. Би бол ганцаараа бол бүтнээр нь үзсэн. Ер нь бол. Тэгэнгүүтээ шүү дээ. Бас амар юу аахгүй. Магадaltaй аахгүй. Яг ингэ бодгоор. Яг юу нэ арай чи яг магадaltaй болгож байгаа. Одоо юу out of одоо за чиний харсан юм нь болохоор иймэрхүү байхгүй. Чи нэтээс зүгээр хідэн өөний энэ тэ real life glitch гэл. Тий. Тим юмнууд чамд ингээ жоохон convincing болж байгаа. Гэхдээ бас хажуугаар нь тийм байгаа. Гэхдээ чамд яг өөр төр чин тийм experience байгаа мó. Одоо хүмүүсүүд ингээ тэнийг ярьдаг юм заяа иймэрхүү байхгүй. Одоо жишээ Matrix ч холбоотой юм. Чи гэртээ хүнс авч ордог. Гэхдээ хажуутлын айл чи ерөөсөө хүнс авч ордоггүй. Тортой юм барьж гэртээгээ ордоггүй гэж тэгж ярьдаг. Энэ Matrix ямар холбоотой? Өөр хүмүүсүүд чи тэгээд ингэж юм ярингууд яг энийг ойлгохгүй бах те. Үгүй наадах чи ойлгож байна. За тайлбарл. Жохол юм ярьчих үү юу? Тэнгүүтэй шүү дээ. Одоо юм би саяхаас сонсон юм бас нөгөө зүүдний бас юу гэдэг гэж байгаа байхгүй юу? Одоо Matrix-тай адилхан заяа. Хүмүүс бас ингээд яг real life-ыг юугаараа хүлээж авдаг гэхээр ганцхан нүд тэгээд одоо conscious-оор ч юм уу нэг юугаар хэлээ тархиараа л ингээд хүлээж авч байгаа шүү дээ тий. Тэнгүү чи ингээд зүүдлээд яг ингээд зүүдлээд эхлэхээрээ бас тэрийг real life гэж боддог шүү дээ яг зүүдэндээ тий. Тэнгүүд үгүй ястаа үгүй. Надад бол тэгдэг. Бишээ би зүүдэлж явахдаа миний зүүд за тэр үедээ real санагдж байгаа шүү дээ. Гэтэ яг real life гэж бүр яг одоо би ингэж мэдэрж байгаа яг энэ мэдрэмжийг бол зүүдэндээ бол хизээч авдаг. Үгүй угаасаа за тэгээд заяа. Тэгээ яг
одоо энэ зүудний юу теорийг бас дээр бүр хэдэн онд ч юм бүр ингээд зохиол мохиолоос ч юм уу тэгээл ингээд улбаалал ер нь айгүй тийм философч нар судалсан юм билий. Бас энэний талаар ярьдаг байсан гэж лээ. Тэгэнгүүт матрикстай бас амар адилхан байгаа байхгүй. Одоо ер нь баг нэг теори л бол явж байгаа юм. Үгүй угаасаа ч зүгээр we're in a matrix гэдэг зүгээр бүх юм л угаасаа л нэг одоо яг чиний хэлээд угаасаа бүгдээрээ залгаатай л да. Тэгэнгүүт одоо жишээлбэл матрикс байлаа гэхэд за тэгээ залгаад ингээд simulation дотор амьдарч जैन тий. Тэгээ унгууд нь эсвэл өөр зүгээр яг үнэндээ өөр хүмүүсүүдийнхаар хэлэх юм бол одоо жишээ бид нар зөв компьютер дотор байгаа яг actual видео гейм ч юм уу тий. Тийм байлаа гэхэд стил тэгэл адилхан матриксийн ертөнцөө тий бүгдээрээ л адилхан концепт болчихж байгаа байхгүй. Тэгээ ингээд manifestation нь шүү дээ тий. Яг компьютерийн cheat code байгаа байхгүй. Яагүй баха. Тэн дээр бол би ондоо бодлоо. Яг хөө гэж бодож иж болно л да бас нөө матриксаараа яг хөө хэрэг зөв матрикс гэж бодох юм бол manifestation яг хөө cheat code байж болно. Угаасаа нөө энэ manifestation гэдэг юм чинь угийн нөө юунд орж байгаа байхгүй. Нөө matrix гэдэг концепттэйгаа угаасаа нөө нэг холбогдож болж байгаа тий because it makes sense гэдэг юмараа. Хүн тэгээд ингээд бас нөгөө тэр чинь бас нөгөө нэг концепт шүү дээ энэ гурван төрөл чинь тий. Тэнгүүд хүн зүудэлж байгаагаа мэдсэн хойноо юу гэдэг вэ? Энэ амьдрал дээр их хүсэн юм хийж чадна гэж байгаа байхгүй. Яг хөө тийм байж болох л. Гэхдээ би бас яг би ер нь conspiracy I don't think I like conspiracy theory. Амар наад бүр нэг күку мэдрэл болгох гэж юм шиг. Гэхдээ би шүү дээ ингээд magical юмд амар туртаа болохоор үнэн байгаасаа гэж амар бод. How is that magical? It's magical шүү дээ. Magical биш, magical is те би ингээд унтаал тэгэл ингээд сэрсэн чи ингээд нэг өөр ертөнцид ирсэн. Тэнгуута бүр actually те ингээд тэр луу муу байна. Wow, such majestic creature гэд that's magical. Би сэрэгд яаснаа зүгээр ингийн амьдралаар амьдэрснаа. Би Matrix дотор байна гэдэгснэ magical. No, Matrix чи free will байхгүй. Free will. Matrix кино чи ер нь бол magical кино шүү дээ. Үгүй яг technically бол action computer generated кино. За. Computer generated AI-тай холбоотой Skynet Terminator маягийн stuff байхгүй юу? За. Тэгэхээр яг magical биш. Ер нь бол надад амар magical санагдаж байна. Тэгээд David Copperfield was magical. Бүхэл бүтэн том онгоц залуу болгоо шагаад. Багада үзэхэд гоё л хэлсэн тэр нь. Тэгээд зөө дараагийн нэг conspiracy нь болохоор нөгөө Mandela effect лөө Mandela тий. За. Наад ч нэг сонио хараа. Mandela effect-ийн зөө. Гэхдээ одоо шинээр гарсан одоо цөөхөн хүмүүст мэддэг гэж магадгүй нөгөө би бичлэгээс нэг хальт харсан юм уу тэрийг. Наадхан дээр чи би одоо яг шууд чаваа яг ярахаас ч нэг хэлээ заяа. Одоо Mandela effect хүмүүс мэдгүй бол иймэрхүү юм байна. Одоо жишээлбэл иймэрхүү заяа. Одоо бүгжний эзэн дээр Гандальф ингээ гүүрэн дээр зогсож идэв штэ том балрогтой нэгдүгээр анги дээр нэг том ингээ гал мангастай зодолтой тий. Тэгэл юу шалнаад пас гээл зохонгуудаа Гандальф чи ингээ хавцлаас зүгдсэн тэнгуудаа ингэдэж штэ. Бидний санджаагаар болохоо Фродо руу арч байна. Run you fools гэ ундэн штэ. Яг үндэ run гэж хэлээгөө fly you fools гэж хэлсэн байдیں۔ Тэгээ бид нар буцаагаад үзэн гут нь fly you fools гэд тэрийг харчаад what the fuck run гэж хэлдэггүй юм биш тэгэл. Энд чи Mandela effect нөхгүй. Одоо жишээлбэл одоо тэ нөө нэг энэ биш. Одоо жишээлбэл дараачийн Mandela effect нь байлаа гэхэд одоо нөө нэг Star Wars дээр чинь тэ одоо нөө Luke Darth Vader дээр чинь нөө нэгдэн штэ.
юу гэдэг үлээ. I am your father. Тэ. Яг бидний санаж байгаа юу лээ? Люк юу гэдэг үлээ. Нөгөөх нь Luke I am your father гэх гот нөгөөх нь No гэх гот нь Luke мөг биш зүгээр шууд I am your father гэдэг чилүү. Шууд тэгдэ. Тийм. Тэгэн гот нь мөн тэр нь яг жинхэнэ нөлөө те. Тэгээ за ямар тач Mandela effect нь тийм юм бэ. А тэгэн гот наатхан дээр чи амар гаж өмнө заяа. Ингээд байгаа. Би тэрийг бол угаасаа цэвэр би edit гэж бодож байна видеоны. Хүмүүсүүдийн нөгөө нэг жоохон толгойг нь угаах гээд албаар нөгөө нэг тэгсэн юм шиг. Одоо нөгөө нэг юу яд шүү дээ. Нэг бичлэг байдсан шүү дээ. Нэг одоо сурвалжлагч нэг бейсболын нэг тоглогчоос нэг ярьцлага авч байгаа л нөгөөх нь ингээл бейсболын араас нь бөмбөгийн гууд нөгөө нэг ярьцлага авч ирсэн тоглогч эргэж хараад бөмбөгөө барьдэн шүү дээ. Тийм. Тэнгууд нь тэр сурвалжлагч нь цагаан арьстай байдаг байхгүй. Тэгснэ яг үндэ хүн байдаг шүү дээ. Үгүй за тийм тэр нь хамаагүй. За. Цагаан арьстай эмэгтэй хүн байдаг. За тэнгууд нь ингээ барьж авсан бичлэгээний ангуудаа дараа нь дахиж үзүүлэн гутаа тэр нь цагаан арьстай биш хар арьстай эмэгтэй хүн байдаг. Яг үндэ. Тийм үү. Тийм тэнгууд нь яг үндэ үгүй байдээ. Тэнгууд нь нөгөө нь энэ бичлэг чи худлаагийн ангуудаа нэг хүн ангуудаа энэ цагаан арьстай чи энэ нэгэ яг жинхний буцаага тавьсан байдаг байхгүй. Амар цэвэрхий эдит хийсэн бүр танигдгааргүй. Тэнгууд нь албаар хүмүүсүүд ингээ майндыг худлаа fuck up хийх гээд байгаа юм шиг нэг албаар тэгсэн юм шиг санагдаад идэв наача. Яг уу. Яг тэнгууд нь Mandela effect яг actually байгаагүй. Орчин үеийн юунууд бас бийж болох. Дээр үеийнх бол биш орчин үеийнх дээр үеийнхаас ч гэсэн тэнгууд нь одоо тэр нөө нэг юу гэдвэл No Luke I am your father гэдэг байгаа шүү дээ. Эсвэл Run You Fools гэдэг. Яг анханасаа тэр кинонд тэгж гарч ирсэн. За аяанда худлаа нөө медиа эднэрийг ингээ өөрчилсөн чимээгүй. Тэгээ өмнөх копинуудаа устгацсан. Тэгээ тэр копинуудыг ингээ гаргаж ирэнгут зүгээр бэж идэг. Тэнгууд наачи онгууд Mandela effect биш яг үндэ ингээ цаана одоо нэг нууц organization ч юм уу эсвэл ямар одоо юу хий. Наач бас conspiracy бол явчих тийм. Гэхдээ бас нэг өөр нэг conspiracy. Гэхдээ цаана зүгээр ямар нэг юм байж байгаа юмнууд ингээ бидний худлаа ингээ цаанаасаа юу ингээ мэдээл ямар нэг ингээ social ямар нэг ингээ одоо ямар медиагаа яаж одоо залгиж идэх стог ингээ цаанаас нь контролдод байгаа. Эсвэл зүгээр л хэрэггүй зүгээр л цаанаасаа одоо юу гэх юм зүгээр медиа одоо нэг улс төр байгаа шүү дээ. Одоо ингээд Америк эдийн засаг масаг ч юм Америк эдийн засаг гэдэг. Одоо Америкийн парламент нь одоо цаанаасаа одоо юу гэх зүгээр л ингээ иргэдээ өдөрдөж эхлэж байгаа одоо зүгээр ихний одоо юм жижиг алхам ч юм уу те. Хүмүүсүүдийн тарих яаж ажиллаж ийн гэлөө. Тийм зүгээр тийм social зүгээр эксперимент ч байж болно шүү дээ. Миний хамгийн юу болохоор санаж байгаа нь болохоор тэр нөгөө Monopoly-гийн нөгөө юу нэг юм нүдний шилтэй байдаг шүү дээ. Тэг яг үндэ бол бэдгүй юм билээ. Тий, би бол харж байхад бол анханаас нь нүдний шил байгаагүй. Надад бол байсан. Нүдний шил байдаг юм нь болохоор Monopoly дээр нөх хүзэр байдэн шүү дээ. Нөгөө ингээл зүгээр юу яагууд нэг хүзэр суугалын ууд нь тэн дээр нь авангууд нь коллект нэг $100 молор ч юм уу те. Тэр юмн дээр нь болохоор яах вэ? Тэн дээр нүдний шилтэй зураг нь байдیں۔ Тийм үү? Тий. Тэрнээс яг логон дээр ингэсэн юм дээр бол би хизээч Monopoly-гийн логог бол хизээч би нүдний шилтэй харж байгаагүй. Надад нүдний шилтэй байсан юм санагдаад байдаг шүү дээ анханасаа. Тэнгүүд саяхан бас заяа нэг хүүхэн нэг тийм ярьсан бэлээ. Гэхдээ тэр одоо үнч юм хотлооч юм уу? Үнч шилтэй, хотлооч шилтэй зүгээр л теори шүү дээ. Conspiracy шүү дээ. Тэнгүүд юу яасан юм бэлээ? Өөрөө бодож гаргасан юм шиг үлээ. Хүмүүс ер нь одоо ингээд 2 dimension нэгдээд тэгээд all time new time гэ хуваагдсан байна гэж ярьж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ all time дээр бол ингээд бидний санаж байгаа юм бол байгаа. Тэднийг ингээд санаж байгаа хүмүүсүүд нь байгаа заяа. Тэгээ new time руу шилжсэн хүмүүсүүд нь болохоор тэднийг санахгүй байгаа. Одоо миний Monopoly-ийн нүдний шил ингээд байгаа гэж санаад байгаа шүү дээ тий би. Тэнгүү чи new time zone руу орчоод тийм анханасаа байгаагүй гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүд дээр үед нөгөө зүрх чи одоо ингээд зүүн талд байдаг гэж ярьдаг байсан шүү дээ. Бүр багаас л гэж ярьдаг байсан заяа. Тэгсэн чинь одоо болохоор зүрх яг цээжний голд байгаа гэж ярьдаг болсон байна хүмүүс.
Гэхдээ наадахын дээр чи ингэсэн шүү дээ. Би яг хоо имлэгийн ангаахын юм мэдэхгүй. Би олгооны хагалгаанд орж исэн байхгүй. Тэгээд ингэж исэн. Эмчнэр ярьж исэн. Зүрхчин зүүн талдаа бол баруун талд нь олгоо нээдэг. Зүрхчин баруун талдаа бол зүүн талд нь олгоо нээдэг. Тэгсэн чинь одоо болохоор тэгээд над дээр харин тэгэж үүдсэн бохгүй. Харин хагалгаа хийхдээ чиний зүрхчин зүүн талдаа юм бэ гэчээ тэгээ миний энэ баруун талд хагалсан бохгүй. Би энэ яриаг бол сайн санаж байна. Тэнгууд нь зүгээр л зөндөө хүмүүсөд зүүн баруун биш зүгээр л анханаас хүний зүрх ингээд аль байдалд байх боломжтой байгаад байгаа байхгүй. Эрүүл мэндийн за энэ ангаахын хүмүүсөд л хийлээрээ. Хаста энийг бол ангаахын хүмүүсөд л сайн мэдэх бах. Мэддэн комент үлдээгээрээ. Тий, ангаахын тий эмч эсвэл тий оюутан юу эдийн сурж байгаа юмнуудаас нэг зүрхний мэрэгжилтэнд. Гэтэ бас ингээд одоо нөө first одоо зүрх нь ингээ хаагдж байгаа хүмүүсүүдийн зүрхнийхэн яг цээжин дээр нь юу дараад идэх үстэй. Тий. Тэр яг голд нь ингээ дараад идэх үстэй. Яг хөө зүгээр яг голынх нь байрлалынх нь зүгээр зүүн баруун талд нь байсан чгэсэн ордог байж болно шүү дээ тэр чинь. Угаасаа бүхэл үт юм гар дарж байгаа юм чи. Тийм л дээ. Гэтэ бас өөр ингээл медиагаар ингээ харахаар зүрх голтоо молтоо гэж ярьцэл бэлээ л дээ. Тий бид нэр зүрх гэснээс зүрхэн дээр би бас газ нэг жижиг юм л чи. Яг нэг яг сонсож байгаа хүмүүсд нь хэцүү баг. Гэхдээ үзэж байгаа хүмүүст нь зориулаа хэлчих. За энийг харж байгаа. Ингээд залуучууд чи ингээд идэв штэ зүрх гэл ингээл те одооны ингээд залуучууд яг эн чин одоо бид нар зүрх гэж харахаар эн чинь ингээд hard shape байгаад байгаа штэ улаан traditional те ингээд зурган дээр зурдаг. Яг өндөө үгүй юм билээ. Яг өндөө энэ ингээд зүрх юм билээ. Энэ ингээд артерийн судсууд нь ингээд холбогдож байгаа. Энэ тэгээ зүрхний хэлбэр. Тэгээ яг ингээд барингууд яг зүрх гараараа атгацсан зүрх үү? Тий, ингээд яг бүхэлдээ энэ ингээд яг нөгөө actual human heart юм билээ. Би энийг мэдээ бүр mind blown бас. Бидний үеийнхэн ер нь мэдээгүй зүгээр тэр хуруунд л зүрх юм байна гэж боддог гэсэн. Тэгсэн чи арай одооны хүмүүс чи яг actually anatomically correct зүрх харуулад байгаа юм билээ гэж. Одооны хүүхдүүд ингээд хуруугаар ингэдэг болсон юм. Тий, нэг ямарсаа ингэж зүрх гаргадаг уу? Ингээд амар сонин гаж. Йоо хуруу татлаа. Тэгээ энийг амар хурдан идэг те. Фүг гэлээ. Бид нар болохоор ингэж идэг. Ингэж зүрхээ идэг. Амар generation гэхдээ gap бас амар сонин. Миний ингэж татхаар ингээ хуруу ингээ эвлэхгүй байна. Өөр ертөнцийн хүмүүс юм шиг. Би яхаа сураад байгаа. Ингээд. Би болгоод байгаа. Миний энэ дунд хуруу ерөөсөө тэгшэрхгүй байна. Амар сони юм зүрхэн дээр арай яад юм билээ. За яг бүгдээрээ сонсож байгаа юм гэж хүлээж авах хэрэгтэй л да бас. Ганцхан видеон дээр шиг. За sorry сая бол нэг ингэж сатарчлаа гэж. За нэг тиймэрхүү conspiracy-нууд байна. Юу Абрахам Линкольн гэдэг штеп. За. Линкольн биш ээ. Кеннеди юу? Үгүй. Нөгөө $100 дэвсгэр дээр идэх юм лээ. Бен Франклин. Тийм. Тэрний хуучин амьдарч исэн англи байрны одоо бейсментээс юм уу? Баахан хүмүүсүүдийн цогцос олцсон гэсэн саяхан. Амар олон хүмүүсүүдийн цогцос. За. Тэр чин одоо хэн блэ? Нэрийг мартчихлаа. Бен Франклин. Франклин шүү дээ. Франклин мөн үү? Тийм Бен Франклин мөн шүү дээ. $100 дээр үсттэй. Тийм. Тийм Бен Франклин мөн. Тэр тэгсэн чинь шүү дээ. Америкийн юг хуулийг бичсэн ер нь англи хүн юм билээ шүү дээ. За Declaration of Independence. За. Тэрийг бичсэн тэгээд ер нь англи хүн юм билээ. Тэгснээ тэрэн дээр бас conspiracy theory гарч ирж илээ. Гэхдээ тэгээд гэрээс нь зогцсон олдсон гэдэг нь тэгээд тэр нь юутай холбоотой гэж. Алуурчин л байсан байхгүй. Окей. Гэтэ хүмүүс мэдэхгүй шүү дээ тий. Байж тэгээ. За одоо жишээлбэл наг conspiracy theory чи одоо баттаа одоо ингээд амар чанга болохын тулд биш шүү дээ. Нэг юм байгаа байхгүй. Одоо Бен Франклин гэдэг одоо амар том наа чи амар big deal амар big нэртэй хүн байгаа шүү дээ түүхэнд их.
дэлхийд хаяараа боо юм болж ах хэрэгтэй байхгүй. No one is paying attention. Тэгэхээр наа чи ер нь бол false мэдээ, conspiracy байсан гэсэн стил явахгүй conspiracy гэж би харж байгаа. Гэхдээ яг угаасаа тийм явахгүй conspiracy зөндөө байгаа. Жижиг сажиг зөндөө тийм юмнууд байгаа зөө. Яг нь тэрний талаар сонссон сүгэлд тэгсэн чинь тэр чинь бас оюутан багтаа нэг тийм задлан мадлан хийдэг хүн байсан юм шиг байна. Сурж исэн юм шиг байна. Тэгээ баахан тийм өгсөн хүмүүсүүдийг худалдаж авч исэн гэд бас тиймэрхүү юм ярил. Гэтэ нөгөө тэр үедээ illegal байсан. Гэхдээ одоо conspiracy чи угаасаа зорилго нь юм биз дээ. Та нар бүх юмыг буруу ойлгож энэ нь жинхэнэ үнэн байна гэдгийг л харуулах гээд байгаа шүү дээ. Conspiracy чинь. Тэнгууд наа чин ингээд яасан ч одоо тентаага ингээд наалтахгүй байхгүй одоо ингээд ямар ч баримт юу ч байхгүй. Үгүй харин хүмүүсүүд өгсөн хүмүүсүүдийн зохицуулсан гэдэг. Тийм гэхдээ тэгээд ямар багийн research хийсэн тэгээ яага энэ мэдээгээр явахгүй байгаа. Мэдээгээр явсан. Гэхдээ мэдээгээр явсан ч гэсэн тэгээ бөө юм болох хэвээр шүү дээ хамгийн гол нь. Дахиад ингээд шалга малах яг үнэхээр ийм юм болов гэл. Чи өөр зүгээр минь нэтээс хайгаад үзэхгүй. Гэхдээ за хайгаад үзвэл за тийм юм байгаа. Гэхдээ тэгээд алуурчин гэдгийг яаж бодлого тэр чи одоо тэгэл алуурчин гэдгийг conspiracy болчих таахгүй. Биш ээ тэгээд тэр чи амар олон жилийн өмнөх юм штэ. Тэр хооронд ч зөндөө юм байгаа штэ. Тэр байрагч судлаад үзсэн чи яг тэр амьдарч исэн үеийнх нь цогцоно гэж тодорхойлсон гэж хэлээ. Яа одоо боддоо ингээд бодъё. 3000 жилийн дараа заа юу. 3000 жилийн дараа одоо бит хоёрын ясыг боллоо. Тэнгуут нь энэ 2000 оны үед ингээ байсан яс вэ гэж тодруулж чадахгүй л гэж бодож байна. Тэгвэл динозаврууд тэгээд динозаврыг одоо яах та заа юу. Ингэж динозаврын яс ухаж байгаа. Одоо энэ амар бас утгагүй заа юу. Динозаврын ясан дээр ялангуяа. Утга байгаа штий. Динозаврын яс ингээ ухаж байгаа штий. Тэгснээ нэг 3 сая жилийн өмнө байсан байна. Ийм баггүй. Where do these numbers come and how do they determine the number? Яаж энэ тоонуудын наа чин бүр амар scientific асуулт байхгүй. Наа чин одоо ингээд хүний цус заяа жишээлбэл хүний цус ингээд 5 минутын дотор ингээд цус ил байлаа гэж бодоход зүгээр уулаанаар хэвээр байгаа шүү дээ тий. Тэгэл цаг маг 3 цаг өнгөрөнгүүд ингээ ийм өнгөтэй болно, хүрэн болно. Тийм тэгэл юм руугаа шингээл яагаад хатуурна. 10 жил олонгууд тэр чинь ингээ бүр хатуу үлднэ гэдэг нэг тиймэрхүү ясан дээр ч тиймэрхүү юм байна. Одоо фосил чинь тиймэрхүү шүү дээ. Одоо нөгөө трилобит байгаа шүү дээ. Трилобит чи бүр нөгөө нэг чулуун дотор ингээд орцсон байдэн шүү дээ. Трилобит гэж юу мэдгүй юм. Трилобит гэдэг нөгөө нэг фосил гэж мэдгүй. Мэджин. Тий. Одоо нэг юм чулуун дотор байгаа бүр ингээ хатаа бүр 10 сая жилийн өмнө байсан юм. Одоо нэг амтын ингээ чулуун дотор байна те. Одоо тэгээд нэг трилобит гэж зүгээр нэг төрлийн одоо фосилуудын одоо нэг амтны нэгэн заяа. Яаж ямар та зүгээр зургийг харах юм бол шууд мэдчихнэ. Тэгээ унгуудаа тэрийг одоо 10 сая жилийн өмнө гэдгийг яаж тодорхойлоод одоо жишээлбэл хүмүүсүүд одоо бид нар одоо хойшлууллаа гэхэд одоо үсрээл юугаал мэдчихэж байгаа зү. Наазахын жишээ нь одоо энэ 2000 он чи бид нар одоо BC гэж явж байгаа шүү дээ. Биш ээ AD гэж явж байгаа шүү дээ. Одоо AD BC хоёроо мэдж байгаа зү. Before Christ AD гэдэг нь юу? After that. За. Christ-ийг үгсний дараа гэж явж байгаа байхгүй. Нэг үгээр одоо Есүс Христос хизээ үгсэн бэ гэх юм бол тэг онд гэсэн үг шүү дээ. За. Тэгээ хоошоогоо ингээд яваад байгаа мөртлөө одоо before Christ ч одоо 1800 BC гэх юм бол одоо бүр одоо юу юм мэдгүй 180 BC ч юм уу мэдгүй. Одоо Бабилоны үе те бүр ингээд Бабилон ингээд бүр амар лаг байсан үед ч юм уу. Тэгэж яриад байгаа штэ. За мэдгүй AD. Тэнгууд нь хүмүүсүүд өөрсдийнхөө одоо хизээ гарал үүслээ мэдэхгүй байгаа штэ. Стил. Хүмүүс та BC-ийн өмнө байсан юм байна гэж үзэж байгаа штэ. Тэ before Christ гэж явж байгаа юм чи. Тэнгууд анхны хүмүүс өөрсдөө одоо хизээ байсан яаж эволюцх хийснээ мэдэхгүй бэжиж яаж тэр трилобит динозаврын яс тэ бүр хүмүүсэд байхаас өмнөх тэр үйл явдлыг яаж олоод байгаа.
Харин тэгээд тэр амар надаа за тий биологи за scientific юмнууд гэхдээ тэрийг угаасаа яг 100 батлахгүй байгаа штэ. Батлахгүй байгаа юм чи why тэгэж зүгээр худлаа номер тавих. Бид нэр мэдэхгүй за ямар тач дэлхийгээс олцсон ингээд болоо. Стресстэй дээ. Амар science юу тал дээр байсан ч гэсэн амар утгагүй. Таамаглах тийм байгаа болохоос биш яг баталж чадахгүй шүү дээ. За таамаглаж байгаа юм. Гэтэ тэгээ таамаглагч бас тэр чинь ингээд тоо заасан байгаа зү. Энийг яаж таамагласан тоо юм бэ? Тэр чинь тэгэл математик, science хоёр нийлж ийсэл таамаг гарч байгаа л да. Өнөө удлаач юм уу? Ста бүүм ээ. Тэр бол ста нэрээ яа. Тэрний оронд нэрээ conspiracy theory нэлээ ойрхон байна. Яг үндэ хэлбэл. Сая бас нэг подкастын жоохон нэг хэлбэрг нэг хэсгээс нэг хальт харсан байхгүй. Тэгсэн чинь нэг хүүхэн байна. Хүмүүсүүд яг үндэ дэлхий дээр үүсээгүй одоо алиенууд гэж байгаа байхгүй. Наа чинь бол бэж болно. Тэнгүүдээ тэрийг тайлбарлахтай шүү дээ. Ингэж ярьсан мөлий. Хүний ДНХ шинжлэхдээ хэдэн жилчилийг зарцуулдаг гэж байгаа байхгүй. Тэгээд одоо ингээд нэг ДНХ ингээд олон хуваагдах гад ингээд одоо хамгийн анхны ДНХ-с нааша ингээ хуваагдсараа л одоо орчин үед ирж байгаа шүү дээ тий. Тэнгүүд цаана дахиад хэдэн 100 жил байна гэж байгаа байхгүй. Үлдсэн байна. Одоо дэлхий дээр хамгийн анхны ДНХ үүсэх хүртэл дэлхий тэр үед үүсээгүй байсан байгаа байхгүй. Одоо ойлгож байна уу? Араа мэдэж байна. Тэнгүүд 200 жил илүү 200 мянган жил тэр хавцаа заяа. Дэлхий үүсээгүй хахад хүний ДНХ цаана ингээд нэгийн цэглүүгөө хүртэл ингээд байгаад байгаа байхгүй юу? Одоо хүний ДНХ дэлхийгээс илүү хөгшин. Дэлхий үүснээс илүү хөгшин гэж ярьсан мэлээ. Наач нь бол болж байгаа байхгүй юу? Наадхан дээр чи одоо жишээлбэл за наад conspiracy theory чинь наадах чи нэгт батлах бол хэцүү те. Гэхдээ яг хөө conspiracy theory нэг батлах юмтай жиж нэ тэр болж байгаа шүү дээ. Гэхдээ наадах чи бас араас нь дагах одоо evidence нь байлаа гэхэд иймэрхүү юм байгаа байхгүй. Нэгт бид нар угаасаа үүслээ мэдэхгүй. Тэ? Бид нар бүр яг баталгаатай тэ яг сармагчингаас үүснэ үү тэ. Тэр за бүр Адам Ив байна уу тэ. Эсвэл юу вэ нүү тэ одоо чиний хэлж байгаа одоо хайр гаргийн хүмүүсүүд ирээд авчираа тавьсан байна уу? Хайр гаргийн хүмүүсүүд авчираа тавьсан байж болно шүү дээ. Анханасаа одоо жишээлбэл наадхан дээр чи ганц дэмжиж байгаа юм энэ. Наад миний бас нэг тийм бэж үгүй шал ондоо өөр юм ярих чинь. Одоо хайр гаргийн авчираа тавьсан хүн юм байж болно шүү дээ. Анх одоо дэлхий дээр ингээд нэг тодорхой хэмжээний хэдэн хүмүүсүүд бид нэр одоо жинхнээсээ алиентай хамт харьцдаг байсан хүмүүс ч хийж магадгүй. Тэнгууд нь анханасаа дэлхий дээр зүгээр нэг гаригтай хайр гаргийн хүмүүсүүдийг авчираа тавьчлаа гэж бодъё те. Нэг тоотой хэдэн хүмүүсүүдийг тавьчлаа. Тэгэхдээ хилцэн байж болно шүү дээ. За ямар тач та нар ингэ яачих гээд. Тэнгууд нь тэр хүмүүсүүд тэр хайр гаргийн хүн авчирсан байна уу юу байна уу хамаагүй шүү дээ. Хамт байж байгаа юм чи зүгээр ингэ нормалаараа харж байгаа шүү дээ. Тэнгууд нь хойч үедээ биднийг ингэж үүссэн гэдгийг хэлээрэй гэж хинч тэг захихгүй шүү дээ. Амар casual stuff л байгаа шүү дээ. Alienтэй зүгээр харьцаа сурцсан те. Тэгээ зүгээр авчирсан дэлхий дээр ингэ удсан тэнгууд дэлхий дээр харахтаа жигнээс actually ингэ динозавр инээ тэр ингэ харсан байж болно шүү дээ. Тэнгууд тэгж явж байгаа одоо дэлхий дээр тэгээд тэр чи олон жил өнгөрсөн ингээд юу гэдэг дараачийн генерашн гарч ирэл өмнөх юмнуудаа мартаал яваал энэ шүү дээ стил. Тэрнтэй адилхан тэгж явсаар агаад зүгээр ингээ хүмүүсүүд ингээд байж гин. Яг үндэ эрэхтэй бас ганцхан бид нар юутайгаач биш. Юу гэдэг үлээ. Ганцхан хүнээрээ биш бага амьтдтайгаа ирсэн ч гэж болно шүү дээ. Одоо бүр нөгөө нэг Ноас арк шиг те Библийн зүгээр амар олуулаа тэгэж амтантайгаа хайр гаргийнхан бүр бүх юмтай навчраа тавьсан ч гэж болно шүү дэлхий дээр. Тэгээд зарим амьтдаас нь тэд нүхээ тэгээд яг үндэ хүмүүсөө бүр юу гэдэг үлээ. Тэр трилобид 10 сая жилийн өмнө гэсэн юм хүмүүсүүд бүр анханасаа мангар олон амьтдтай хамт ирээд 10 сая жилийн өмнөөс амьдарч исэн ч гэж болно шүү дээ. Миний нөгөө бас боддог нэг теори шүү дээ тий. Одоо Марс шүү дээ. Тий. Гэтэ миний яг боддог
одоо байж магадгүй гэж хамгийн их бодож байгаа теори нь болохоор хүмүүс яаж үүссэн бэ гэвэл шүү дээ хайр гаргийн хүмүүсүүд бид нарыг ингээд дэлхий дээр авчир тавьчаад ажиглаа сууждаг. Одоо жишээлбэл нөгөө юутай адилхан хүмүүс зоопаркт амьтаа авчир тавьчаад ямар үйл гарах нь уу гэдгийг ажиглал суудаг шиг жишээлбэл тэр шиг бид нарыг бас ингээ хараа сууж идэг болов гэж боддог шин. Тийм байс. Би яг наад чин за тийм байж болно. Гэхдээ би наадхан дэр чи бас тийм гэж бодохгүй нэ. Одоо нөгөө яг жигнэс нөгөө гариг огторгоо байгаа штэ. Хайр гаргийн хүмүүстэй хүртэл дэндүү томдох баха. Тэгэж ажиглаа сууга хаанаас харах инээ тэрэ хідэн тэ одоо нөгөө нэг юу гэдвэл гэрлийн хурдын жилээр те. Тэгэж харж марах тэгэж ажигл сууч чадахгүй баха бас тийл. Гэхдээ одоо зүгээр нэг яах вэ санаандгүй гинт ингээд бүр үнэхээр одоо нэг тоо байгаа штэ нэг тооны хамгийн өндөр тоо те. Хязгааргүйгээс одоо нэгт таарах ч юм уу те. Тим чансаар ер нь бол баг яг тааруул таарах л баг. Харих. Гэхдээ яг гэтээ харийнхныг гэтээ амар юу яц штэ. Батлаад байгаа штэ. Мэдгүй тэр одоо нисдэг тавг мав гэдэр үнэн худлаанч мэддэггүй баахан худлаа бичлэгүүд тэгэл нэг хулгаад алдсан харийнх нь намайг ингээд аваа явцсан гот нь дандаа Америкууд. Гэхдээ тэр хулгаад алдсан дандаа хөдөөний айлууд. Хүмүүсүүд авч явсан гэдэгт нь бол нэг итгэхгүй байгаа. Харин тэр ингээд айгүй их юу ажиглагдаад байгаа гэж сүүлийн үед айгүй их амар харагддаг болсон гэдэг байгаа. Чи сүүлийн үед гэдэг юм аа хизээлжсэн нь мэдгүй. 9 жилийн өмнө. Жил болгоо тэгж хэлдэг. Сүүлийн үед амар их ажиглагдаад. Гэхдээ сая дайнаас хойш бүр илүү их харагддаг болсон гэдэг. Тэрний өмнө ч бас ковид болсноос хойш ямар хамаатай. Үгүй чи яар наадхаа ингээд баян хилээд байгаа болохоор угаасаа наадахгүй наа гэж хэлж байгаа юм би. Гэтэ Оросууд юм байсан. Одоо юу байлаа шүү дээ. Хайр гаргийн юуг унгаачлаа гэж мэдээ гараад. Оросууд тэгж яалаа гэхэд энэ мэдээ чинь бүр хүн болго яриа сууж ах хэвээр. Хэрвээ хайр гаргийнхан жинкнээсээ инээ тэрэ бүр яг акшуал нисдэг тавг нисэж байгаа хүн яагаад буудаа унгаацсан бол ганцхан Орос Америктай биш дэлхий даяараа шуугж байгаа. Даанч тэхгүй л байгаа зү. Хаанхын Франц илүү хаанхын юу лээ? Наазахын жишээ цэцэрлэгийн тэнэг хүүхд хүртэл энийг яриа явж явах хэвээр. Франц биш юу лээ? Мексик илүү. Тэд нар чи хайр гаргийн хүн гэж бүр ингээд юу их хурал дээрээ бүр танилцуулсан. Bullshit. Зүгээр л bullshit. Тэгээ чи хайр гарагт байдгүй гэж боддог юм уу? Байдгуудаа гол нь биш. Энэ Оросууд морзууд ингээ ярьж байгаа нь тэр медиа би зүгээр л медиаг bullshit гэж хэлж байна. Одоо жишээлбэл traditional хайр гаргийн хүн байдаг шүү дээ. Тэ нэг юм гонцгой толгойтой нэг том хар нүдтэй тэ. Тэр мэр анханасаа дэлхий дээр байсан амтан баавал яах юм? Тэгээд яг үндэ улаан номондоо бичигдээд зүгээр яг extinct-ийнх нь яг тэ нэг сүүлийн ганц амьд явж исэн species-ийн тэгээ алдсан байвал яах. Тэгээ хагалгаа хийснэ энэ хайр гаргийн амтан байна. Яг үндэ дэлхий дээр амьдардаг байсан амтан. Тэгвэл яаж тийм юу тавг алмас шиг нуугдаж амьдардаг амтан байсан байвал яах вэ? Алмас яриад Bigfoot гэл Монголд алмас гэдэг Bigfoot гэл ярьдаг Америкт. Гэхдээ тэгвэл яаж тэр юу хайр гаргийн тавгийг унж яваад байгаа юм бэ? Хайр гаргийн тавган дотор байгаа энэ хин харцээ. Тийм биз дээ. Харсан бол тэгэл хүн хараагүй байхгүй харин. Хараагүй байхгүй юу? Тэгвэл тэр хоёрыг чинь тусдаа species гэж авч үзэх гээд байгаа юм чи. Тий. Хайр гаргийн тавг нь яг үндэ зүгээр л нэг харавж байгаа одоо ичээд тийм нөгөөх нь камераар зураг дарангуут нь өөдөөс нь гэрэл тусаа тэр нь хайр гаргийн тавг шиг харагдцсан. Ленс флэр үүсээ. Наад чинь тэгтээ бүр шаал хүмүүсээ наад хамгийн гол нь ленс флэр байхгүй юу? Камер дээр хүмүүс ингээд дээр үеийн камераар зураг авч байгаа шүү дээ. Тэнгууд нь урд нь ингээд ямар нэг камер мамд шороо мороо авах юм бол тэр шороотойгоо хамт зургаад арчдаг. Тэр нь яг хайр гаргийн тавг шиг юм болцсон. Нөгөөх нь өөрөө ингээд байраад ингээд камера хөдөлгөөл ингээд дагаа бодлоо. Нөгөө ханистик тавг нь хөдөлж ийн гэл мэдрэл муутай юм шиг яг тэгж л байгаа шүү дээ. Гэхдээ тэгж байгаа хүмүүсүүд байгаа шүү дээ. Тэрнээс бас цэвэрхэн камертай хүмүүс зөндөл байгаа шүү дээ.
За Арай conspiracy theory дээр иймэрхүү. Ер нь conspiracy theory ер нь утгагүй. тэгээд тиймэрхүү юмд итгэх гоё тийм үү? Итгэх үнэхээр гоё биш. Pointless. Надад бол pointless. Чамд pointless байлаа гэж. Яг за босод хүмүүст фан, зарим хүмүүст нь бүр фан биш, бүр хамаг амьдрал нь болдог бүр. Яа, тэр хамаг амьдралаа зарцуулдаг хүмүүс бол яа, sorry нэрээ чи ганц нэг амьдрах амьдралаа нэрээ fucking lie дээр зориулж байгаа бол тэгээд яг тэ юу дүү юу. За нэг хитэн би чи биш юм даа гэл тэгэл амьдрий да. Хитэн шиг комент л хариулах уу? Яа тэгээд угаасаа амар зөөхөн комент хийсэн. Босдод амар шүүмж мөмж хийсэн байсан. Мэргэжил сонголтын тухай яриад өгөөж баярлалаа гинэ. Би бол хилдгэл хэлэх бах уу. Би баг 2 дугаар дээр энийг ярьсан баха. Би нөгөө сүүл нөгөө Жорог биш өөр подкастаас юм нэг гадаад Америкийн тэрэн дээр бас нэг юу гэсэн мэт. Хүн хийж чадвал ер нь бүх юмыг туршаад үзье. Тэ? Тэгээд яг өөрийнхөө хүсэж байгаа сонирхож байгаа юмныхаа дагуу яваад ер нь тэгжиж ер нь наад жаргалтай амьдрнаа гэсэн бэлээ. Мэргэжил сонголт юу айгүй хэцүү. Би ч дуртай мэргэжлийг сонгож чадаагүй. Яа надад болохоор яг би дуртай байснаа ч мдээгүй. Надад болохоор зүгээр иймэрхүү. Зүгээр цаг алдаж, мөнгө алдаж лай болж иснээс зүгээр. Угаасаа мэргэжил сонголтоо бид нэр мэдчихийдэг. Бид нэр ямар мэргэжил сонгомоор байгаа мэдчихийдэг яг үнэндээ. Бид тэр зүгээр л ингэдэг. Чиний мөрөөдөл чинь чиний л мэргэжил сонголт аахгүй яг үнэндээ. Гэхдээ иймэрхүү юм байгаа аахгүй. Бид нэр яг мэргэжил сонголтоо зөв хийдэггүй шалтгаан нь болохоор миний мөрөөдөл одоо миний тэр мэргэжил сонголт мөнгө олохгүй. Эсвэл би тэнд хүрэх боломжгүй тэгээ тэгж мөнгө хураахгүй гэж боддог тийм айцаасаа болоод бусдын хийдэг юм хийгээд эхлэе да. Хуулийн сургуульд явж эхлэе да. Эсвэл би эмч болъё да. Эсвэл би цагдаа болъё. Эсвэл багш болъё гэж тэгэж сонгоод амар олон байгаа бэлэн мэргэжилтээр бүгдээрээ овоордог. Эсвэл нябо. Ихтэй яг нябо хэрэгтэй л дээ. Нябо байхгүй бол хамаг байгууллагууд дуус. Эхлэн бодох чинь дандаа л хэрэгтэй тийм. Харин. Ихтэй зүгээр яг тэндээ болно биш. Мэргэжил сонголт угаасаа зүгээр л чиний хийхийг хүсэж байгаа юм чинь л яг чиний мэргэжил сонголт байхгүй. Чи тэг яагаад тэрнээс нь эхлэхгүй байгаа. Одоо наацхан чи хүмүүсүүд ингэж юу яад нь штэ ингээл иймэрхүү байгаа штэ. Ингээл бодъё л доо. Би бүр амар хэцүү зүгээр жишээгээр нь аваад үзье л да. Чи зүгээр нэг амар ингээд одоо бүр яг ярил л да. Нэг хамтлагт дуучин болъё. Эсвэл чи дуучин болъё. Чи эхлээ яагаад тэгээ хөгжин бүжигтэй явж эхлэхгүй байгаа. Би дуулж үзэг, би дуулаад солгоо дуулж ийн үгүй тийм байдгүй юм билээ. Одоо дэлхийн алдартай Ed Sheeran хүртэлтэй би дуулах дасгал хийгээ өөрийгөө практик хийсээр хагаад одоо тэгээ дуулж чадчих шít. Тийм үсттэй тий. Jimmy Fallon дээр тэгж ярьж ирсэн штэ бүр. Анх миний би ингэж дуулдаг байлаа гэ бүр дуугаа сонсуулж ирсэн штэ тий. Хоолоогоо дуугаа. Ed Sheeran шиг сонсогдохгүйсэн. Яагаад тэрнээсээ эхэлж болохгүй байгаа. Тэгээд чи тэрийгээрээ за дуулчлаа, дуулж чаддаг болчлаа. Одоо би яаж мөнгө олох вэ? Дуучид тоглолт хийж мөнгө олно. Альбом борлуулж хийж мөнгө олно. Жэнийг баахан олон дуу гаргаад янз бүрийн рекордын агентлаг ямар нэгэн студидтэй холбогдоод тэгж явд юм байгаа зү хүн. Хүмүүсээ одоо жишээл дуучин боллоо гэвэл зүгээр л байрандаа зогсоод би дуучин болчдөг. Эсвэл би зүгээр ганц дуу нэг YouTube дээр бичлэгийн онгод нь мангар олон хүмүүсүүд надтай холбогдоо би шууд одуулна гэд. Яг л тийм л үстэй одоо хүмүүсүүдийн бүр хамгийн амар юу гэдэг вэ? Common хүсдэг юм дуучин боллоо байлаа гэхэд
Би зүгээр надаа нэг брейк хэрэгтэй. Нэг тийм opportunity-г үгүй ихэнх дуучид өөрсдөө opportunity-г бүтээж явдیں۔ Ер нь хүмүүс зүгээр л яг тиймэрхүү байхгүй. Би нэг амарлаг сүрхий болчоо тэгэж ярьж байгаа даа гол нь биш. Би одоо жишээлбэл actually YouTube хийгээд 5 жил яагаад одоо бараг 7 жил болж гинүү те. Яг за миний YouTube сайн явахгүй байгаа. Надад тэр нь хамаагүй. Би хамгийн гол нь энийгээрээ би ингээ амьдрах хоолоо болгоод байгаа байхгүй юу. Би энийг ингээ болгоод амьдрах хоолоо болгохоос гадна би зүгээр дуртай юмаа хийгээд аз жаргалтай амьдраад болцоод байгаа байхгүй юу. Надад зүгээр тэр бага мөнгө олох, их мөнгө олох тэр нь бас нэг чухал биш. Гэхдээ мэдээж тодорхой хэмжээний өөрийгөө амьдруулчих мөнгө олчж байгаа болохоор гайгүй болчихж байгаа байхгүй юу. Эндээ байгаа байхгүй юу. Тэгээ миний ингээ хийжсэн юм би ингээд риск аваа гэдэг чи энэ байхгүй юу. Өмнө риск авах талаар яриадсэн шүү дээ. Риск авах нь яг энтэй холбоотой байхгүй. Чи зүгээр бусдыг нэг хүмүүс дагаж амьдраад чи угаасаа ганц амьдрын чиний одоо нэг жижигхэн наадны одоо хинт ч хэрэггүй амьдрал чи угаасаа 20 30 жилийн дараа дуусна. Яагаа одоо эхэлж болохгүй байгаа. Тэр нөгөө бичлэг байдлаа л дээ. Японы нэг баг заяа. Барилга дээр ажилладаг гэсэн гинэ. Тэгсэн чинь тархины канцер туснаа мэдээ шууд ажлаасаа гараад хүсэл мөрөөдлөө биелүүлэхэд DJ хийсэн чинь амар алтартай DJ болсон. Харж гин үү? Энэ хараа ямар жишээ ахгүй юу? Одоо чи ингээ бодолч чи сарын дараа өөхөн юу хиймээр вэ? Тэрийг одоо хийгээд эхэллээ. Зүгээр хийгээгүй байснаас л дээр штэ. Чи нэг одоо жишээлбэл одоо нөө харилцаан дээр хүртэл те. Чи нэг охин сайн байна. Тэр охинд зүгээр л жингнээсээ очиод үннээ л хэлтээ. Тэгээ би чамаа үнэхээр сонирхож явд юм а инээ тэрээ. За тэгээд тэр охин таалагдаагүй мэн тэгэл хаягдаал сурчих. Тэгээ дараа нь угаасаа тэгээ зүгээр өөр нэг ингээл зөндөө хүүхнүүд байж л биш шүү дээ. Зөндөө охтууд байж л биш шүү дээ. Ер нь эмэгтэйчүүд ч бас зөндөө залуучууд байж л шүү дээ. Ер нь хүн хөдөлжил байвал ер нь мөнгө олж идэн. Тийм болохоор яг чи жаргалтайгаар хөдлөвөл илүү гоё шүү дээ. Зовлонтой хөдлөх бишээ жаргалтайгаар хөдлөх бишээ зүгээр энэ бүхэл бүтэн зүгээр юу аахгүй арай survival-та хамааралтай байхгүй ажил хийгээд зөв мэрэгчлээ сонгоод гайгүй мөнгө олохгүй бол би ядуу үлсэж амьдрнаа гэдэг яг тийм менталити цаана хориод байгаа байхгүй. Тэгээ эцэг их юм бас нэг юу л байгаа. Үгүй эцэг их биш. Бас байгаа шүү дээ. Байхгүй. Эцэг их ёстой байхгүй шүү. Нэрэ. Эцэг ихийн конвенсээс болж юу яасан хүмүүс бэ? Наадхан дээр чи би ёстой жиг заргалтыг заяа одоо. Энэ заяа. Хүмүүсүүд одоо стоик философи төр бүр бичсэн байдаг заяа. Зүгээр би харин энийгээр нь ярьж байна. Yes. Шийдвэр always чиний гарт байдаг. Үргэлж чиний гарт байдаг заяа. Тэрийг мэдгүй эцэг их гэдэг чи эцэг их гэдэг барьераараа эцэг их наавч шөөрөгүй гэдэг чи шалтгаанаар арай өөрийгөө зогсоож байгаа шүү. Эцэг их чинь биш чи өөрийгөө зогсоож байгаа энэ үгээр. Үгүй харин тийм. Эцэг их нь байгаа болохоор л угаасаа өөрийгөө зогсоогоод явж байгаа. Харин тийм чи ганц амьдрах болохоор одоо яг чи арай анзаар яг яаж амьдрмаар байгаа нь тэрийгээ зогсоогоод эцэг ихээсээ чи явах хэрэгтэй бол яв. Угаасаа тэгээ эцэг ихнэр чиний амьдралаар амьдрахгүй учраас тий чамааг одоо сургуулаа төгсөөл ажилд оронгууд эцэг ихнэр чинь тоохо болчихно угаасаа. Яаж амьдрах хамаагүй гэл. Бүр нэг галзуу мэдрэл муутай бүр алуурч эцэг ихтэй биш л бол тий бүр нэг байнга ингээ бүр ажил дээр нь хүртэл очиод байдаг тий. Тийм үү юм уу? Яг зүгээр кино оноос л харж ирсэн баг. Гэхдээ тэгээ тийм юм ийшүү бол тий амар ховрол гэж бодож байна. Нэг тий нэг 100 байх магадлалаас нэг 0.5 авч юм уу. Тиймэрхүү л юм байгаа. Тэрнээс ш тэгээд яг хараа өөртөө бити хотлаа тэгж шалтак тавиа. Чи зүгээр л nothing but excuse гэдгээ л хараа мэдчих. Би ч гэсэн амар би бас адилхан ингээл явж идэг л байсан. Одоо би анхнаасаа хэлэх юм бол би дипломатаар сурч исэн заяа. Дипломат олон улсын харилцаагаар сурч исэн. Би олон улсын харилцаагаар ягаад би ингээд дипломат инээ тэрээ те гадагшаага яваад ингээ гайгүй мөнгө олонгаа гадаадад амьдрангаа гайгүй сураад мэдлэгтэй болчих гэсэн боловч би хичээл дээр яасан ста баахан битүү тэгш яасан. Би үнэхээр хичээлээ ойлгох гэж хичээгээд ч ойлгоогүй миний тарих хүрээгүй. Яад бол надаа анханаас хүсэл нь байгаагүй.
Би зөвхөн мөнгө олох юм да, яах ёстой юм да. Би ядаж ирцээ үгээ гайгүй оноо авчих юм бол дараа нь тэгээд нэг иймэрхүү ажил хийгээ амьдраа болчих байх л гэж бодсон. Дургуй юм да хүчгүй гэж бас. Тийм дургуй юм да хүчгүй. Одоо зүгээр яг одоо жинкнээсээ энэс одоо бүр яг жинкнээсээ одоо миний энэ үгийг бүр үнэхээр юу гэдэг үлээ одоо авахын аваа хаяхын хай гэдэг нь штэ. Энийг би үнэхээр бас ингээд сонсож байгаа ихэнх хүмүүсүүд нь аваасаа л гэж хүсэж байна. Та нарт угаасаа ингээд ихэнхт чинь за бүгдээрээ амжилттай байж чадахгүй байхын талаараа. Гэхдээ ихэнхт чинь за ихэнхт чинь юу яа энэ үгийг хэлэх ямар хэцүү юм бэ нөө нэг самар түгдэглэгсэдэг гэдэг яг тэрэн шиг юм болоод байна. За тэр ч яах вэ? Тэгэнгуутаа юу яаж байгаа байхгүй юм. Тэднэрээс авах юм гэх юм бол амьдрал ч хамаагүй дээр болоод ирнэ. Тэгээ actually чи одоо би юм хийхийг хүсэж илаа гэд чи тэрийг хийгээд эхлээд чи жинкнээсээ бүр яг тогтмол хийгээд мэрэгжил шиг хий харин тэрийг. Хүмүүсөө би дуучин болчихно гэж ганц хоёр дуулчаа хайчдээ штэ. А чи ажилдаа явахаар яадаг 8-6 цаг суудаг те. Тэгээд 1-5 дахь өдөр хүртэл те. Бүр хаяа хагасаа өдөр хүртэл. Тэр дуулдаг тэр мөрөөдлөө яг тгий шахаад хийлдэ. Ажил шиг. Би анх YouTube-өө тэгж эхлүүлсэн те. Хэрвээ би хийх юм бол бие барайл юу вэ залуучуудаа те би өнөөдөр ийм тоглох чинь биш. Би тэгээгүй. Би анх эхлэхдээ зөвөр шууд нэг мөсөн аль хэдий хийдэг YouTube-өр хүн шиг хий гэж бодоод те. За юу вэ гэл яах вэ тэндээ жоох ичингуудаа шахахгүй гэл шууд хэлээл. Тэндээ инээгээл аль хэдийн тэгээд яах вэ одоо ч эргүүлж харуул кринж байгаа. Гэхдээ одоо бол хамаагүй бетер болцсон байхгүй зөндөө хийсээр байгаа. А гэхдээ анханасаа эхлэхдээ бие барихгүй байх хэрэгтэй гэдгийг аль хэдий хийгээд эхэлсэн хүн шиг бас ядаж чадахгүй ч гэсэн ядаж тэн дээр нь жүжиглээд ч хамаагүй би болгоё гэж явсан байхгүй. Make it юу лээ? Fake it till you make it. Тэр шиг. Тийм, fake it till you make it. Гэхдээ fake гэсэн үг биш. За яараа иймэрхүү юм байна. За амар урт хариулт өглөө шүү. Тийм. Айдсын талаар яриад өгөөч. Сонсон айдстай хүмүүс байт юм блий гинэ. Нөө фобиа юм байна л та. Тэгэл тийм ч нэг л шинжлэх ухаан шүү дээ. Бас л адилхан. Тийм үст. Уусаа судалгаа л хийдэж шүү дээ. Тийм юмнаас айдаг, ийм юмнаас айдаг. Гэтэ ихэнх хүмүүс тэг аалзнаас л айдаг болж таардаг шүү дээ. Дэлхийн бараг юу дээлээ. Бараг 90% нь аалз байдаг үст. Тэр нэг урт үгнээс айдаг фобиа амар урт нэртэй тий. Амар тий. Райцуудтай багараа бас. Тэгээ фобиа дээр нэг амар яриад ах юм байхгүй л. Гэхдээ фобиа дээр угаасаа энэ юм заяа. Хүмүүс одоо хамгийн их айдаг заалз гэдэг байгаа шүү дээ. За. Тэгээ хоёрт болохоор өхөл байд юм байна. За. Хамгийн их айдаг айц. За. Тэснэ хүн Ааз руу ордчихснаас үгсэн дээр гэж бүр тим север юм билээ. Бүр намайг алаад үг би аазтай байжснаас ааз харж ийснаас гэд бүр аазны ихтэй бүр яг жингнээс аазтай арахнофобиатай хүмүүс байгаа шүү дээ. Бүр яг экстрим кейсүүдийг харсч бүр амар зургийг ч харж чаддгүй юм билээ. Холоос. Тийм үү. Бүр чарлаа, бүр паниклаа амар бүр зүрх мөргөн савлаа амар юм болт юм билээ тэр чинь бүр яг бүр жинхэнэ арахнофобиатай. Тэгтээ аалцыг бол ихэнх хүмүүс аалзнаас айдаг. Би аалзнаас хайдаггүй. Яг шүү дээ. Яг цагаад болоо яг чам дээр авируулж хайрлаа. Үгүй ойрлол л доо. Тэгтээ би ингээ хараад нэг айхгүй. Тэгээд нэг юм жижигэн аалзнууд явж байгаад бол би нэг тоодгүй. Гэхдээ би бол шумуул идэх гэж байгаа юм байна. Би аалзнаас айдаг гэхдээ би аалзнаас илүү жомноос илүү айдаг. Цтагийн жомнод яа. Би бүр жомд үнэхээр дорго. Гэтэ тэр яг айдас бол биш зүгээр л айдаг юм. Тэр Таиландд иж явах би нэг аалзанд азуулсан шүү дээ. Би ч яа бицтаа гэл яа юугүй амтан бэ гэл уур үрэл түлхэж байгаа шүү дээ. Жом гараад иргоо чарлаа шаачна. Шоо орон дээрээ гараад заа тэгэл тэр чин гэтээ Таиландд чинь баг аалзнаас илүү жом том байгаас. Үгүй аалзан том. Тийм үү.
Тэгтээ балер том жамнууд муухай шүү дээ. Тэд нар чинь нисээд ирээ шаачин бүр новшин нисдэг жом бүр ёо бүр том дээр нисдэг алах шиг том. Гэхдээ алах шиг биш л дээ. Яг нэг алганы энэ хуруу хасаад зүгээр яг энэ алганы юм хэмжээтэй том. Наачаа алах шүү дээ. Тий. Яг хуруу нь орохгүйгээр гэж ярьж байгаа л да. Нөө ойлгохгүй хүмүүст хэмжээг нь л ярьж байхгүй. Тэнгуудаа нисдэг. Тэгснээр новшин дуурдаг бүр гэлөө. Нэг болонд очиж алдаг. Тэгээ бас чигний жом бас амар заахан тий. Угаасаа харин тэр дулаан газар чигтэй болохоор харин тийм. Гэхдээ ийм юм билээ. Хорхоонууд иймэрхүү юм билээ. Том хорхоонууд байгаа шүү дээ тий. Том жом, том ааз гээл тий. Бүгдээр юутай холбоотой гэж бодож байна. Уснаас юм уу? Агаа цэвэр хүчил төрөгч юм бэл. Хүчил аль газар хүчил төрөгч хийх вэ? Тэрийгээрээ хорхоо том. Амтан том. Одоо Amazon-ы тий амтан том хүний биеийн чадал хүртэл том. Тайланд тэгээ яагаад тийм жижиггүй хүмүүсүүд тий. Тэгээд тэр чинь тэгээ бас нөө юм уу газар мазар юунаас хоол моол тэгэл зөндөө юм нөлөөлж байгаа шүү дээ. Гэтэ одоо чи Amazon-ы Rainforest гэхэд одоо байж бол хамгийн новшин том орхоонууд эдэн шүү дээ. Амар том сентипед. Амар том могоо зогоотой. Тийм тэр чи Rainforest болохоор битүүл хүчил төрөгч байгаа шүү дээ. Нүл мод янз бүрийн ургамал эдэр холдсон бүр нэг амар лайфаар баялаг. Тэгвэл мод ургуулаад дими юм байна гэдэг байхгүй. Үгүй харин мод ургуулах тусам л арай илүү хорхоотой илүү их юу. Одоо чи хөдөө газар очингууд наад захын жишээ нь одоо хотод одоо ингээл бид нэг шоргоол царангууд нэг жижигхэн шоргоолцнууд тэгэл нэг жижигхэн зарцаан дөр үсрээл тэгэл тэдрийг нэг хүүхдүүд тамлаад идэв штэ. Тэнгууд нэг жоох ингээ Монгол юу дгүүлээ одоо Монголдо ингээ жоох хөдөө гарууд нэг амар том голойнууд. Тэ. Тэгэл зарцаанаар нь бүр амар чанга дуурдах гэл. Тэнгууд нь жоохон нөгөө хар шоргоолцнооч арай жоохон том биетэй биерхүү те. Арай нэг бакмак. Харин ингээ хүчил төрөгч байд юм билээ. Арай хорхоог томруулдаг харин шалтгаан нь болохоор. Тэнгууд нь энэ хүчил төрөгч бас хүмүүстээр хамааралтай юм билээ. Арай. Одоо хүчил төрөгч одоо дэлхийд дээр байгаа хүчил төрөгч 2 дахин их боллоо гэж бодсон шүү дээ. Чи баг өдөрт 4 юм уу 3 цаг л унтна гэж ярьж л. Тэгэхэд хангалттай. Амар их ирч хүчтэй. Илүү happy байна. Бүр энэний дагаад илүү би чи ирүүлэн. Тэрийг чин дагаад бүр дэлхийд 2 дахин одоо 2 дахин илүү их хүчил төрөгч байлаа гэж бодоход тиймэрхүү харин нөхцөл байдал үз. Би яг энэ дээр хараа бичлэг үзчихсэн. Хэрвээ дэлхийд дээр байгаа 2 дахин одоо хүчил төрөгч гэсэн. Тэгэнгუთ энэний дагаад 2 дахин гэж байгаа шүү дээ. Хорхоон дээр эсэргээрээ хорхоо 8 дахин томорно. Хүчил төрөгч 2-ны мэдээ хорхоо 8 шүү том амт. Тэнгууд нь одоо Mantis идэр байгаа шүү дээ. Mantis яг хүндрүүд арих хэмжээнд хүн алах хэмжээнд хүрнэ. Praying Mantis ч бүр шуум гулган байраа идэж тийм л шүү дээ. Йоо амар шавж мөртлөө. Шийдин. Praying Mantis гэж бас нэг амар аюул. Яа, тэгтээ шавж жилт. Чамд фобиа байгаа л өндрөөсөө төгөлвч. Үгүй юм бэлээ. Яг үндэ би фобиагаа үнд хэлэхгүй. Би нэг битүү орчинд байдаг фоби. Чи ер нь клаустрофобиатай юм шиг байгаа. Яг амар нөлөөлдөг. Чи бол паник авч байгаа бол угаасаа яг бүр тэр яг тухайн үний яг өөрийнх нь бүр яг actual phobia юм шиг үлээ. Би тэгтээ битүү орчин төсөөлөхөөр нэг амар тэгж үгээд айдгүй биш паник авах чинь л ер нь чинийдээ айц штэ. Тий айц чи ихтэйд паник л авч байгаа штэ. Тэрнээс хүн догтлоо паник авахгүй штэ. Үүлээд паник авахгүй штэ. Тийм эцэст. Цэвэрлээ айц штэ. Сандраад anxiety айц хоёр чинь нийлж байгаа гэсэн үг шүү дээ. Даралт уналт байсан уу? Тэрийг мэдэхгүй байна. Ихтэй иймэрхүү. Ийм юм байгаа. Би одоо зүгээр ингээд янз бүрийн цус мус харахаараа зүгээр идэв штэ. Миний яг фобиа яг зүгээр цэвэр миний цус юм бил. Өөрийнхөө цус юу? Тэгээ actually харин тийм фобиа байд юм билээ. Харин тэр минийх юм билээ. Тэнгуут нь би нөө шинжилгээ өгөх гэж боо юм болдсон штэ. Яг тэнтэй холбоотой би яг паникнд ордог.
Хамгийн гол нь би хөдлөөд янз бүр болчих юм бол миний цус бүр илүү садраа, би бүр илүү амар болно гэх, би бүр илүү worst юм бодоод тэгээ нөгөө ингээл шинжилгээ өгт дандаа доош хартдаг. Тэгээ нөгөө тусал мусал заалангууд би ерөөсөө тусал мусал гарлууга хардггүй үсттэй бүр. Чи бүр надад тусал их гэж юу боллоо? Миний цус гараа явчихна гэдэг айцтай. Тэгсэн мөртлөө би ингээ зүгээр зохиж мөхөд ингээ ам оноос ингээл эсвэл зохиулж мөхөөлхөө ингээ амнаас цус гардаг шүү дээ. Өмнө ингээл одоо модон болоод янгот нь. Одоо чи энэ нүүрнийх бол би бүр амар юм болсон бүр. Би ихлэ зүг зүгээр хийж байгаа чи талент ингээ харгийн ud би харангууд бүр амар шок болсон шүү дээ. Тэгж яхтлаа яг actually бүр би өглөө гэдэг яг тэр өмнө хэлж байгаа байхгүй юу. Зүг зүгээр хийж байгаа мөртлөө. Яг хараа би өөрийнхөө зусыг харах үнэхээр дургүй юм бэл. Бас юу гэдэг шүү дээ. Хоолны фобиат. Амар хэцүү мэл шүү дээ юм хүмүүс. Тий. Тэр чи TLC-гэр үзчихсэн шүү дээ. Хоолны гэдэг айж мөр. Тий. Гэхдээ айх биш тэр зүгээр шижигч юм шиг санагдсан надад. Шижигч биш. Айцсаас илүү. Уг нь амар идмээр идэг. Тэг ингээд харахаар ингээд айгаад идэг заяа. Тий. Хоолноос айдаг хүн байд юм билээ шүү. TLC channel дээр байдیں۔ YouTube дээр TLC юу гэдэг вэ? Woman Fears Food гэж таагаад үз. Амар гаж. Тэгээд яг айдгүй хоолоо олж авах гол эксперимент хийгээд идэг те. Тэмдээ амар сонь. Тэг өөрөө амар анорексик болцсон те бүр би минь амар хэцүү. Тэр айгүй хэцүү дээ. Гэхдээ одоо тэр айцад авахгүй бол тэгэл одоо үхдэг л бах та. Жинхэнэ нөө айцтайгаа нүүр туул гэдэг бүр come on хоол шүү дээ. Хоол идэл шууд ухаалдаж байна л. Одоо тэрний одоо айдаг юм юу юм бах та. Одоо хоол нь өөрийг нь барьж идэ өөрийнх нь хоол нь болчих юм уу хайш. Ихтэй зүгээр тэрний хараа айдсыг ойлгосоо гиз рүү оронгууд нь дотроос нь ингээ янз бүр ингээ нөгөө нэг өөрийг нь ураад идчих юм шиг санагддаг гэсэн. Тэгээ агаад идэг гэсэн. Гэтэ амар ингээл угаасаа хоол идэхгүй бол болохгүй шүү дээ. Тэгэл хоолоо идэл ухаалж унал хоолоо идэл ухаалж унал. Өөлөө. Амар сайн. Тэрний бас нэг солиушн зүгээр л ходоод л угаа нэг турбаа хийх юм ааш. Азабал. Яа. Турбаа биш нөө. Юу гэдэг вэ нэг тусаа. Ходоод дурандуулах хэвээр муухай те хүмүүсээ турбаа гэсэн чи ёо хэвээр би бүр өгдөн шүү дээ. Тэнгууд дооги ходоодоо дурандуулж байгаагүй. Би дооги намаа дурандуулж байгаа нэг 5 6 гайгүй. Би барыг доогитой хахад нэг 3 4 дурандуулж өстэй. 2 юм уу 4 чи шинжилгээ өгч дурандуулж аач зүгээр ингэж яж гээл дараа нь харчаал би боо юм болоо л яа амар хэцүү дурандуулдаг багт. Дооги нэг ч дурандуулж байгаагүй ходоодоо. Тэнгууд нь би зүгээр дооги дэлжсэн байхгүй. Би ингээд маргааш яваад ингээд имлэг яваад ходоодоо дурандуулах юм гэсэн чи би дооги зүгээр хэлсэн баг. Чи дурандуулж ирсэн нэг уудын дооги үгүй гэсэн. Агуудаа юм боо. За yes гэхээр би дооги хэлсэн. За намайг сайн сонсож ав. Үнэхээр амар шүү. Бараг үхэл амьдралын зааг дээр болж байгаа юм шиг үнэхээр амар юм байдэн шүү. Гот нь зүгээрээ тэр нь ходоод нь одоо юм хөгжсөн нарийнхан дурантай гот. Үгүй тийм юм байдаг юм аа доо. Яг сайн сонс юу ч болж исэн хэрхэрж болохгүй. Тэгээ чадхаараа ингээд 50 амьсгалаа яг имжийнхээ үгэнд дагаад юу яа амар байна шүү ходоод руу ч. Чи янз бүрээр хөдлөх юм бол ходоод чинь төсөө ходоодны шарахтаа болоо бүр толгоондор юм болно гэж хэлсэн доог. Би яахчихгүй гэд. Тэгээ доог ходоодоо дурандуулаад том дуурж байгаа дэстэй амар юм бэлээ гэд нэг хурж өстө ходоодстай амар юм бэлээ тэр чинь жижиг юм биш том юм бэлээ. Өө тэгтээ надад бол гайгүйсэн. Надад яштэй тий хамгийн хэцүү байсан юм ингээд цаанаасаа хоолоо залгигдаа тэгээд энэ хоолойны булцан амир ингээд өвдөдсөн. Тийм чи өөрөө арилж болдгоо арилж огож болдгоо хоолоо бүр өвддөг. Харин ингээд цаанаасаа залгигдаад байсан. Тэгтээ надад бол гайгүйсэн. Би ч бас нөгөө хүүхэд өрүүлсэн болохоор чам шиг амир биш. Үгүй би юу аахгүй. Баахан 4 эмчнэрээр даруулж иж дурандуулдаг гэсэн. Тий. Би ходоод дурандуулах гэж бараг бүгд л үдэн зүгээр тэнцээ шинжилгээнийхэн зүгээр сквад нь зүгээр намайг хүчилдэг.
Тэгэхгүй бол нөгөө юу яа. Би нөгөө амар гаг рефлекстэй хүн байхгүй. Ам руу юм орохоор би нөгөө буцаа бөөлж гаргачих гад байдаг. Чи унтуулахтаа орох хэрэгтэй байсан биз дээ. Унтуулахтаа. Унтуулж орд юм лээ. Тэгээ үс наваа шууд хөвтчихэ гэж байгаа шууд шаачдаг шүү дээ. Байгаль тэгдэг байсан шүү дээ. Унтдгийг ч мэддэг байсан уу? Би тэгсэн чсэн унтахгүй. Угаасаа нэг унтдаг хүмүүс байл ич. Нэрээ унтдаг хүмүүс нэрээ ич. Би нэрээ 4 удаа бистад ундуулж явахд бол бүгдэнд нь унтахгүй шаасан зүгээр л байсан. Яг амар байсан чсэн гэтээ даваал гарчдаг лээ. 4 үн дарууд. Тий. Би хамгийн гол нь юу яа дараад идэг шалтгаан чи юу аахгүй би нөгөө нэг ингээд хийчихэж байгаа шүү дээ доор ингээд. Тэгээ жоохон ингээд нөгөө миний гаг рефлекс хөдлөөд эхэллээ шүү дээ. Угаасаа амар ингээд бүр бэж явах төрт хөдлөөл байгаад идэг байхгүй. Бөөлчихгүй л ингээд янз бүр болоод. Тэгээ би нөгөө нэг дурангаа шүү амаараа гараараа татааг авчих гад идэг байхгүй. Тэгэл жоохон байж байгаа нөгөөдгийг яваа би дурангийн бариад авчдаг. Дугууд нь өө даатгаа тавь болохгүй гэл дунгууд нь би буцаал тавьчаал тэгэл жоохон байж байгаа л тэгэл дахиад хөдөлгөөд нөгөө гаг рефлекс хөдөлгөөд ингээ бүр сугалах гал их дунгууд нөгөө чинь хуараа дээр нэг барьчаа гэд энэ нэг юм чи ядар гата дуранд хүрээд байна. Тэгэл боо юу болоод. Тэнгууд нь юу яагаад нөгөөдөл нь гар дарчаа би уурлаад бүр ингээд за одоо 1 минут тэгэл дууслаа гингууд нь пиццаа чи өргөжлүүлээд ингээд камер дээр харагдаж байгаа байхгүй минут нь гүгээд угаасаа нөө өөрх нь дурангийг харуулдаг байхгүй. Улаан цаа 5 минут болоод ах чи мөр 1 минут гэж. Тэгээ би ингээд мэж гэл нөө нэг ярьж чадахгүй улам уурлаад. Тэнгууд нөгөө эмчнэр нь бүр гар барьчаа. Тэгээ дээр нь толгоон дээр нэг эмгтэй эмч наваа тааж одоо зүгээрээ жоохон дисчгээ гэл одоо ингээ 1 минут одоо нэр үнэхээр 10 секунд гэж бөө дайм болж би хотоод дурандуулт. Йоо динэцтэй ёо. Тэгээ ажил нөө дурандхаас өмнө нөгөө нэг амруу нэг юм хийдэж нөө мэдээ алдуулагч. Тэрэнд нь бүр огч. Тэр хань амар өгүүлт юм билээ дээ. Тий. Тэгээ дайт наад хэлсэн. Яа. Төсөөсөн чинь дурандуулсан юм шиг болчихлоо. Чиний тэр ингэж барьж аваад гарах гэдэг чи ямар юм солиотой юм. Ихтэй яг бас нэг юм амар хөөрхөн нөлөөлж нөгөө үлэн дээрээ үздэг штеп. Батах гал байгаа мөртөө бас хөөрхөн нөгөө нэг тэр дурн ходоод нь дотор байгуулахаар хөөрхөн цадаад байдаг те. Амар цадгалан мэдрэмж түр амар халаад идэв шүү дээ. Ходоод нь яг хоол идсний дараа нэг халдсан шүү дээ. Яг тэгэж мэдрэгдэг. Бараг зүгээр тэр дурн ходоод руу орлоо зүгээр шууд зүгээр шингэлээл эхэлж байгаа юм чи. Би яг ходоод шууд ажиллаад эхэлж байгаа юм чи. За энэ ходоодыг юу гэдэг энэ дуран гэсэн тултан айсич ясаа гэлээ. За нэг тиймэрхүү харин гин нэг рандом нэг ходоод орндуулах түүх ярьчихлаа. Фобигаа ярьжсэн шүү дээ. Тий. За дараагийн асуулт. Дараа нь 12 жил төгсөөд хичээдэг болсон биш үү? 10 жил биш юу? 12 жил төгсөө шууд гадаад явсан дээр эсвэл 2 жил Монголдо сууж байгаад гадаад гарсан дээрөө та хоёрын бодлыг сонсъё гинэ. Надад л энэ сте шал удахгүй асуулт биш асуулт байна. За чи юу нэгтэй юу гэж бодож байна? Гадагшаага явж сурах мөнгө нь байгуул тэгээ яваал да. Тэр нь угаасаа бетер штэ яаж ч утсан. Мөнгө нь авахгүй бол тэгэл Монголдо л сурна штэ. Одоо өөр яах. Одоо энд хариуллаад бодоод ах юм юу байгаа юм уу? Яг нэг тийм програмууд идэх байхгүй одоо хичээлээ Монголдо 2 жил сурчаад 2 жилийн гадаад сурмор гэдгийгсэн тиймэрхүү юмнууд идэх байхгүй. Тэгэл тэр програмда илсэн бол тэгэл тэрийг нь л явах. Тэр гэхдээ жоохон бүшид идэм ба. Анхнаасаа чамд явах боломж ивэл явсан дээр хаа. Тэгж бодож байна. Иймэрхүү. Би харин нэг юм хэлэхөө. Гадагшаага яваад сурахаар бол нэмөөс нь тэнцэнэ бүр үлдэхийг бод. Миний бүжил бодол бол тийм байна энэ дээр. Монголд үлдчихснээс нэмөөс гадагшаага яваад тэнцэнэ харлах биш гэхдээ албан ёсоор үлдэх гэж хичээ. Тэнд ямар нэг юм хийгээд болгоод. За сүүлчийн асуулт юу? Тийм л байсан дээр ах. Тийм шүү. Хүн сэтгэлээ тайван байлгаад байвал эрүүл эрч хүчтэй явах боломжтой. Харин тайван бус байнга сөрөг сэтгэгдэлтэй яваад байвал тэгэл дуус үсттэй те. Тийм шүү дээ. Амар асуулт. За ингээд дууслаа.
Вау, бүр really бум бум бум. Actually 2 цаг ярьсан байна. Би бас подкаст хийхдээ амар нойрмог эхэлсэн. Гэтэ аахгүй. Хөөрхөн энержи зөглөөлөө гоё яриа явчтiin байна яриа. Би бас actually энержи шахчихтiin байна. Би өнөөдрөөс амар ядаралтай байсан. Догийн амарсан болохоо жоохон унтаа авсан болохоо гайгүй. Амар энергитэй. Хард. Угаасаа night owl та. Би арай өдрийн амтан болсон. Би өдрийн амтан болсон ч харин. Би арай дасгал масгалыг хөөрхөн гоё турж мураад гоё эрүүл хооллоо тий. Бас гоё болоод байгаа. За. Тосхоо. Ард дуусах. За сонссон бүх хүмүүстээ баярлаа. Ард тэгээд дараагийн дугаараар уулзъя. Hopefully би бас ядрахгүй байхыг болтой. Баяртай. Бас ядралт мэдрэгдээгүй. Bye. Ядралт мэдрэгдээгүй гэж үү. Мэдгүй.